Виз гарцаа. А Тийм үү, хаашаа виз гарсан? евро USA Өө, Америкийн виз гарсан юм уу? энэ хүртэл гарцсан. Энэ хүртэл Өө, гарцсан. тийм үү. За. Хамгийн том нь хүртэл виз авцсан. Аха. Тий. Чи Америкт очиод байж гэн гэж юу байсан юм уу? Тэгж Тий. төсөөлсөн юм уу? Монгол гаргалах чинь өдр гэж өрөм төсөөлж байсан байхгүй. Мм. Тий. Ямар гоё юм те, баяр хүргэе. Бүгд гарцсан. Би санаа зовоодсон. Хүүхдүүд үлдэхүйдээ гэж удаадсан чинь. Ааха. За тэгээд яахан бүр тийшээ нүүх юм уу эсвэл аялчаад ирэх юм уу? Аялчаад ирдэг юм уу гэж удаа. Оо, Шинэ жилээрээ тэнд байд юм уу гэж болсон. яад нэг шинэ жилээрээ. Өө, ямар гоё юм. Хүүхдүүдтэй шинэ жил үзүүлэлт юм уу гэж. Өө, тийм үү, ямар гоё юм бэ те. За, баяр хүргэе, баяр хүргэе. Нэрнгээсээ бид нар яг нөгөө өөрснөө бодол мэдрэмжээ давтамж төлгөөнөө ямар ойлгож чадна яг л тийм юм чинь бүтдэг шүү, ирдэг шүү. Угаасаа өөр гарц байхгүй. Өөр Ярилцлагын обд ерөөсөө сандраагүй нэг тийм болчих юм шиг гарцсан юм шиг санагдаад байсан юм байна. ааха. Нөгөө авцсан гэд өчнөө удаа дасгал сургалт хийсэн учраас те. Харин тэг яг ч юм ерөөсөө тайван бисээ сонин инээ Аа. түрэл яв. Мм. Яг наа чин байхгүй юу? Би бас Америк визэнд орохдоо ерөөсөө айж байгаагүй. Бүр харин ч болно гэдэгт нь бат итгэлтэй явж исэн. Мм. Тэгээд яг юу яаж штэ. За манайхаа эс орж чадсан уу? Аяа өрдөн гэдэг мөн үү? За. Энэ мөн үү? iPhone бичсэн. Энэ нэг болохоор хоёр гэж орж байгаа. Мэргэн багш энэ Wi-Fi хийж. Пассворд нь бол Дөрөв жин басгүй. Мэргэн багш хийж. Миний хоёр ингэж орсон байна. Wi-Fi-ны пассворд тэр цаана байгаа. Тэрний доор байгаа. Би бас яг хэлж мэдэхгүй байна. За баяр хүргье. Ямар гоё юм бэ те? Манай мөгийн үр дүн нь. За тэгэхээр одоо ийшээ тийшээ виз гаргах гэж чадахгүй байгаа хүмүүс мөгийг нь туршлагаас суралцаж болно. Мөгийн чи тэдэнтэй юугаа хуваалцаж яг дотроо юу гэж төсөөлж яаж хийсэн бэ? Яг юу гэж нэг тэр нөгөө даунтаун бодомч нь гардаг ш YouTube дээр Аа. яриг харж исэн. Тэгээд яг тэрүүгээр алж юм гэж айгуух төсөөлдөг байсан. Том ялгуудын голоор тэр нөгөө нэг хөрөнгөний биржээ тэрнийхэн тухайд бухныг Аа. харж байна. Тэгж ирээд Аа. миний очих айгуу тийм хүсэлтэй ганц газар мөн байсан. Нью-Йорк гэсэн Тий. биз дээ. Тий. Нью-Йорк Stock Exchange тэр хавар. Тий. Тэр Аа. соёлын банкнд ажилладаг байсан. Харин тийм би бас яг Нью-Йорк руу очихдаа санхүүгийн хүн байна да гэд Нью-Йорк Stock Exchange дээр очиж зураг авахулж ирсэн байхгүй юу. Тэгээ тэр хайв Харин аюу гоё юм билэ. Эртний нэг сүм мөмтэй. Тэгээд одоо та хэдийн виз угаасаа гарсан юм чи очихын дамжиггүй. Тэгэхээр хараарай за өстой гоё. аа. Ямар гоё Тийм юм. л та. Тэгээ бүр шинэ жилээр нь Шинжлэр бүр гоё болдог гинэ. харин Тэгж тийм хэлсэн. баха тий. За манайхан тийм дэлгэцэн харагдаж байна уу? Ер нь бол та хэдийг бүгдийг ингээд том дэлгэцээр харж байгаа энэ сууж байгаа хүмүүс маань. За хүмүүс орж ирж хүлээж л хэдэлээ. Сайн уу? Шинээр орсон хүмүүс сайн уу? Инксүх сайн уу? Сайн бацуруу. Сайн уу? За бид нэр ингээд том спикерээр бүгдийг сонсоод байж байгаа шүү. За яа. Одоо хэдүүлээ яг гоё яриагаа ихгүй. Гэрлээ хин ихч та хоёр яриагаа аваа явж байгаач. Биндрэ ихч та хоёр нэг яриагаа аваа явж байгаач. Би нэг тийшээ Сайн байцгаана уу? Сайн уу? Сайхан байна уу? Сайхан амарсан. Хин бэ? Оо, гэрлээ. Хаа.
Өшөө би өнөөдөр очих гэсэн чинь надад нэг айгүй чухал ажил гарцсан. Тэгээд бас чадахгүй айгүй харамсаад байгаа юм биш үү? Ер нь их амар хүлээгээд байна. Харин тийм айгүй харамсалтай байна. Өнөөдөр би уг нь очиод айраг майраг уугаад хэд хүртэл ярьцгаана гэж ярина гэж бодоодсэн чинь ажил гараад ирсэн бүр ажлаа гэхдээ хоёр ч юм гараад ирсэн нэг нүүж суух яах хийх гэл. Гооч сайн байна уу? Сайн уу? Би энэ жаргагийн юугаар орцсон байна. Энэ гэхдээ давхар яхаар саргаад байсан. Саргаад хажууд. Тэгээд нөгөө хэдүүлээ ярьж байгаа агсан шатандаа ч юм уу нөгөө нэг change your mind гэдэгтээ суух уу хамт ер нь нэг ярьж байгаад тий. Өчигдөр бичиж байгаа юу? Бичиж байгаа. Би бас яг бичиж эвтэр нөгөө яснаас хойш ятаалаараа хийдэг болсон. Манай ингэ босдод бичиж байгаа юу? Манай одоо ястаа тасалдахгүй гэж бодоод байгаа тий. Жохон царигдیں۔ Тий. Микэ нээхээр царгаад байна. Зэрэгэд ахч байна. Энд нөгөө ээлжиж микэ нэхгүй бол зэрэг нээчихээ царгаад тий. Тэгээд би одоо энэ Daisy гэдэг нэрээ өөрчлөх юмсан. Сонин нэр. Ой юм шиг аим Daisy чи. Тэгээд хүмүүс наваа мэдэхгүй. Нэр тэгээ хамгийн дуртай цэцэг Daisy ахгүй юу? Царгэж байна. 19 өглөө болсон байна тийм ээ. Чи холбогдсон дээр нэг нэгээрээ үр дүнгээр. Хин надаас хэлээд үү? Чи ярихгүй бол танхим дотор ярихаар царгаад байна. Одоо энэ чинь нөгөө юу юм бэ те? Бүгдээр танхимд байгаа юм уу? Янз бүр л байгаа юм байна тийм ээ. янз бүр. Яг яриад байгаа юм. Манай танхимд байгаа юм шүү. Тийм үү. iPhone гэд манай энэ орж ирсэн гишүүдээс үр дүнгээ ярих хүмүүс байна уу? Тэгээд нэг нэгээрээ яриад эхлээд явах уу? Хэдүүлээ танилцаад хоорондоо яриад явах уу? Бид тэд 19 өглөө ороод ирсэн байна. За Анука бадан цэцэг. За би ярьж идэм билүү? Минийх бол өнөөдрийн байдлаар бол яг би өөртөө сэтгэл хангалуун байгаа. Тэгээд намайг Биндрия гэдэг. Түрүү жил би анх 3 дугаар ангид орсон. Түрүү жил 3-аас 4 сарын хооронд орж илаа. Тэгээд хамгийн анх бол яг энэ сургалтанд суугаад айгүйх сэтгэл өндөр байсан байхгүй юу. Тэгээд хамаг юм одоо сурчлаа мэдчлээ гэл болчлоо гэж бодож байсан. Яг үндэ бол бас болоогүй байсан. Дараа нь би бас энэ сургалтандаа дахин ингээд давтан суугаад яваад байгаа. Тэгээд өнөөдрийн яг ингээд өндөрлөгөөс харахад бол одоо л би нэг зүгшрээд нэг муу бодлоо барьж аваад тэгэл change тэгэл өөрчлөөл яг юм дотор нэг юм хөнгөн хөгжилтэй гэд ярьдаг штэ нэг тийм болж эхэлж байгаа. Тэгээд энэ бол миний хувьд бол яг үр дүн гэж би өөртөө бол хэлж болно гэж бодож байна. Сөрөг бодлоо айгүйх танд чадсан. Тэгээ ер нь ингээ ажиллаад хахад ер нь яаж хийж байгаа л ингээ сэтгэлээр унаал сөрөг бодолтой эзлэгдээд байдаг юм байлээ. Тэрийг танд чадсан. Ер нь яг дотоод хүний хувьд хэм бол одоо нөө өөрийнхөө зан ариушин мэддгүй байсан их тийм сул талуудаа айгүйх олж авч мэдсэн. Тухайлбал их
гомдомхой юм байна, айгүй их тундаг юм байна. Тэгээд бас өөрийгөө их бага үнэлдэг юм байна гэд. Тэгээд ингээд сул талуудаа мэдчихээр бас их амар санагцсан. Одоо би эднэртэйгээ ингээд ажиллаад явж байгаа. Тэгээд зарим хүмүүс их гой гой өөрчлөлтөд орсон байдаг. Би болохоор ер нь ингээд нэг тийм жигэд те яг л ингээл яаж яж байгаа л нэг улиралдаа нэг юм уу жилдээ 2 удаа юм уу ингээд сургалтандаа суучаад яваад байдаг. Тэгээ энэ жил бол тухайлбал би багшаас ганцаарчлсан хичээл аваад явж исэн. Тэр маань надаа миний нөгөө хувь хүний амьдралд гарсан том өөрчлөлттэй тэр цохилтонд бол айгүй их тийм юутай түшигтэй байсан. Тэгээд дараа нь би нөгөө Joy Dispenza-гийн тархиа өөрчлөгээд Change Your Mind гэх тэрэнд бас сууж илаа гадаад багштай, Америк багштай. Тэр болохоор бидний нөгөө ер нь 1-р ангитай үздэг хичээлийг ерөнхийдөө бол нэлээд тийм дэлгэрүүлж үздэг. Дотор нь ингээд задлаад дахин ингээд тавтаа тэрэнд суугаад тэгээд ер нь явцын дунд ингээд бас би ч бас тийм амар өөрчлөгдөгөө тэгээд яагаад ч зарим хүмүүсийн өөрчлөлт их тийм хурдан их гарах жишээ нь минийх бол айгүй удаан. Тэгвэл би ингээд сүүлд нь бодоод хад удаан өөрчлөгдөж байгаа ч гэсэн ингээд нөгөө суураараа 40 хэдэн жил амьдэрсэн болохоор миний хувьд бол яг л ингээд дахин өөртөө ноцтолтоод явж байгаа яг тийм сэтгэл хангалуун байгаа. Тэгээ ялангуяа энэ 8 сарын ангидаа орж ирээд энэ нөгөө агсан цэгтний ангидаа орж ирээд үнэхээр бүр ингээд нэг толгоондоо бүр ортол ойлгож ухамсарлаж дотроосоо өөрчлөгдөж байгаа. Би ингээд мэдрээд байгаа тий. Яг тэр нэг муу бодлоо алга болоод тэгээд эргэн тойрон нэг тийм гэгээлэг тэг хүмүүсүүдийн надтай харьцаж байгаа хүртэл айгүй тийм өөр болж байгаа. Тэгээ тавчхандаа бол тийм л өөрчлөлттэй миний хувьд. Тэгээд саяхнаас би ингээд зорилгоудаа тавьж эхэлсэн. Ер нь өмнө бол ингээд нэг тийм айгаад гэсэн том зорилго тавьж чадахгүй, жижигээс тавьж чадахгүй, дандаа л нэг айгаал тэгээ бичдэггүй байсан. Тэгээ сүүлийн үед бол бичээд зорилгоо тавиад нэг тийм жоохон тунгалаг болж ирж байгаа гэх юм уу. Тийм бай. За тэгээ миний хувьд бол тийм байна. Одоо ч гэсэн би ер нь дараагийн ангид нэг хаяада нэг суугаал яваадаа гэж боддгийг. Тэр ямар учиртай гэхээр ер нь миний ажилласнаар хүн ингээд үе ингээд нэг замаасаа гарчаад байгаа юм шиг санагддаг. Тэгээ яг ингээд замаасаа гарчаад байгаа юм шиг тэр үедээ энэ дахиад өөрчлөлтөө сургалтандаа харж байгаад аль нэгэнд нь суучаар буцаад бүх юмаа ингээд сэргээгээд эсвэл ингээд тухайн үеийн ангийнхаа хүмүүсийн тэр нөгөө өөрчлөлт орж байгаа тэр vibe-нд эсвэл болохгүй байгаа тэр саад бэрхшээлээ нөгөө юу тулж байгаа, давж байгаа яг тэр нэг vibe-нд орчхоор буцаад зам руугаа ороод тэгээд их зүгээр санагддаг. За тэгээд дараагийн үр дүнгээ явцаа ярих хүн байвал би микрофоноо шилжүүлж байна. За Бэндэрийн агштай баярлалаа. Үнэхээр сайхан нэрээ та бол яг ингээд нөгөө сургалтаа аваа явж байхад тий амьдралд ингээд том сорилт тулгараа тий түүнийг гэхдээ ингээд нүдэн дээр бас хятаахан даваад гарсан шүү. Тэгээд баяр хүргье. Одоо өөртөө бүр илүү юм тодорхой тунгалаг болж ажиллаж байгаа гэж хэлж байгаа нь ч гэсэн ямар гоё юм бэ тий. Тэгээд өнөөдөр би бас ойрын үед нэг ойлгоод байгаа том ойлголтоо хэлнэ. Яриандуудаа хүмүүсийнхаа яриулж байгаад хэлье тий. Тэгэхээр наад сэргээг ухамсартай байх, тодорхой байх гэдэг чинь үнэхээр чухал юм байна гэдгийг л яг нэг тийм том ойлголт ухаарлуулж орж ирсэн байгаа даа надад. Тэгэхээр Бэндэрийн агштай баярлалаа. За өөр үр дүнгээ ярих хүмүүсний яриарэ. Сайн байна уу? Сайн байна уу? Наасан. Би нөгөө 5 сарын сурагч байна. Тэгээд ерөнхийдөө маш их өөрчлөлт гарсан. Хүн яа гэм өөрийнхөө сул тал ер нь муу чанарыг танд юм байна. Тэгээд өөрийгөө би их сайн үйл гэж боддог байсан чинь. Тэгэл хичээл анхааснаас нь үзэл хичээл тэмдэглэл хичээлээ дахин үзэл болож хооронд
баг багаар өөрийнхөө муу чанаруудыг олж харсан. Ер нь хэлээд байвал нэсэх. Хоёрдугаар хичээл дээр л нөгөө өөрийнхөө ингээд дан чанарууд ингээд сайн муу чанаруудыг бичихэд 20 идэл байх шиг байсан. Энд чинь одоо ингээд бодоход ч тэр чинь сайн муу нэг л 20 идэлсэн шүү дээ. Энд чинь бараг л өөрийнхөө муу гэж бодсон чанарууд 20 идэлсээ илүү давцсан. Тэгээ тэр бүх нэгэ анзаардаг болоод тэгээ бид ч гэсэн аягүй хөөрчлөлт гард ирлээ. Одоо жишээ нь би их тийм сонин дутуу гүйлхэн юмсгалдаг гэсэн юм. Хоолойных энүүх хайртай ингээд энийгээ анзаараад эхлэсэн чинь гүйцэд амьсгалд сураад тэгээ гүйцэд амьсгалаад сурахаар нөгөө дотор өрчний булчин гэж байдаг. Тэрийг яаж ажиллаж байгаагаа ойлгодог болоод тэгээд ер нь би бас их мэдэрдэг болчихсон юм лээ. Одоо юу гэнэ биен дээр бол иймэрхүү өөрчлөлт гараад тэгээд цас сургууль хийхэд бүр амьсгалаа ингээд жигт хуваарлаад юу гэх юм өөрөө одоо хүчийг жигт хуваарлаад хүссэн ингээд хүчээ гаргаж чаддаг ч болох юм уу тийм маягийн өөрчлөлт бол гарч эхэлсэн. Одоо би нөгөө гэрээ хичээлдэг байхгүй. Гэр чинь ингээд нөгөө анханаас ингээд эхлээд хичээлэг 8 кг байсан. Одоо би чинь 16 кг руу би чаддаг болоод дахиад юм л да. Тэгээд одоо өөрийн зан чанарууд төр гэх юм бол юугаа их анзаардаг бол одоо хэвийн үедээс үйлдэлүүдэд маш их анзаардаг боллоо. Яг ингээл нэг жоох ингээл хуучин суучин автомат үйлдэл системүүд ингээл гэрүүд гарах гэдэг ирэнгүүт ой гээл нэг өөрөө ирэхгүй дотроосоо хэлээл тэрийг анзаардаг болцсон. Тэгээд айгүй тийм хянамгаал болчихсон юм. Өөрийгөө маш их таньдаг л болчихсон юм байна л да. Одоо жишээ нь би өөрийгөө айгүй хүмүүрдэг. Зөвхөн миний л зөв, зөвхөн миний харал байх ёстой гэсэн тийм зантай байсан юм. Тэрийг их ойлгоод нөгөө хүмүүстэй хамтарч ажиллах, нийцэж байх гэх юм уу те. Тэр тал дээр нэлээ өөрийгөө нөгөө анхаарч ажиллаж харсан юм блэ. Тэгээ ерөнхийдөө одоо санахгүй байгаа гэсэн ингээд яг ингээл тулсан үед дээр нөгөө юу нь дотроос ингээл те хөөе за ингээл дотроос ингээл өөрчлөлтөөрөө гэдэг л гарч ирээлээ. Тэгээд болоо гэдэг байгаа. Тэрийг бас нэлээ анзаарч сонссоо. Уул нь тэр яг ингээл байнга цугт хамтаа байгаа л гэсэн юм билээ. Тэгээ тэрийг анзаарч мэдэхгүй яг юу гэдгийг ч ойлгодгүй л гэсэн. Одоо ингээл чинь ямарваа нэгэн гинти ч юм эсвэл зочир сонин ингээд үйлдэл хийхээр яхахгүй цаанаасаа дуурдаг гэсэн юм билээ. Тэгэл одоо чинь ингээ муу юм хийх гээд хад болоороо нэг тийм дуурайд байдаг байсныг л ойлгодгүй эсвэл яг ингээд хүн амт нэгэ туслахгаал ингээ яах гэхээр нэг тийм дотроос нэг цаанаас нэг муу юм яах гээд байгаа юм бэ гэх юм уу тий. Тиймэрхүү юмнууд бол байдаг гэсэн лээ. Тэрийгээ тэгээд олж анзаарч сурлаа л та. Тэгээд одоо юу гэмтэй ер нь өөрийнх нь тийм нөгөө өөрчлөлтүүдийг зан чанаруудыг бүх юм ингээд би ямар хүн бэ гэдгийг сайн харлаа, ажиглалаа. За ер нь миний хувьд бол нэг ийм тхүүлээ. Тэгээд эндээс ер нь хамгийн тийм авч байгаа үр дүн маань гэвэл одоо би тэр амьсгал гэдгээр ойлгодог байсныгаа ойлгож авсан таасан маш баяртай байгаа. Тэгээд өөрийгөө ерөөдөө ингээд таньж нэгдэн бас доош нүдэл уцарчлаа л гэж бодож байна. Ааха. За баяр үргийн эксүхтэй. Манай эксүх айгүй бас их шаргуу хичээлдэг. Өөртөө үнэхээр яг чин үнээр нүүр тулж ажилласан. Тэгээ миний яг нөгөө хэлэх гээд санаа яг эксүхийн яриан дээр бас айгүй тод гарч ирж байна л да. Бид ингээд сэргийг ухамсартайгаар өөрийгөө ажиглаад ирнэ штэ. За сэргийг ухамсар гэж нэг юм яриад байгаа. Тэгээ бид нэр бүгдөө сэргийг ухамсар гэдэг одоо хичээл дээр өөрийгөө хөндлөнгөөс нь ажиглах чадвар.
Тэгээд би саяхан ингээд нөгөө за нөгөө ухамсар аха тоос өрөөч дууг нь хаач. Тэгээд цөөрөөтэй дээ гинэ. За яах вэ? Жоохон байж одоо энийг ингээд унтраач. Тэгэхээр саяхан миний ойлгосон нэг юм юу гэхлээр би ингээд дотроосоо нөгөө бурхны ухамсар хаав байна гэ хайгаа суужсэн байхгүй юу? Тэгсэн чинь яг намайг тэгээд хөндлөнгөөс нөгөө байнга ажиглаад байждаг ухамсар би байж тээ. Энд байж тээ гэж хэлэх шиг болсон. Тэгээ санаа нь юу гэх гээд байна гэхээр бидний нөгөө энэ далд ухамсар буюу бид нарыг дотроос ажиглаад байж байгаа энэ ухамсар чи өөрөө одоо тэр бүтээгчийн тэр ухамсар юм байна, нэг юм байна гэж ойлгосон байхгүй юу? Буюу бид бурхны нүдээр өөрийгөө харж яадаг. Бурхны ухамсараар өөрийгөө ажиглаж яадаг. Тийм учраас энэ ухамсараар буюу сэргийг ухамсараар бид амьдарч байхдаа яадгийн гэхээр яг энэ бурхны мөн чанартай болдог. Бид илүү бусдыг ойлгодог болдог. Бусдыг илүү инэрч хайрладаг болдог. Илүү бүтээгч болдог. Өөр одоо юу гэдгийг тэр сайн сайхан бүх зан чанаруудыг бид нэр сэргийг ухамсартай байхдаа бид илүү тийм болдог гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр миний ярих гэдэг санаа юу юм гэхлээр доктор Жоо багш нөгөө бодлогын хүчээр амьдралаа өөрчлөх гэдэг нэг лекц өгдөг штэ. Апптаар орчуулад тавьсан. Хэрвээ тэрийг бүтэн үзсэн бол тэрний төгсгөл дээр бид энэ ухамсартай ойртох тусам түүний мөн чанар бидний мөн чанар болдог гэж ярьдаг байхгүй юу? Түүний мөн чанар ямар юм гэхээр бүтээгч, хайр дүүрэн, бусдыг илүү ойлгодог. Өөр тэр сайн сайхан бүх мөн чанарууд гэж байгаа байхгүй. Тэгэхээр инх сүхэн яриад байгаа одоо энэ өөрийгөө илүү сэргийх ухамсараар хөөй гэж анзаарах тоолондоо бид юугаа болиулж идэв гэхээр нөгөө програмчлуудаа хэдэн 10 жилээр хэдэн генерашнээр хэдэн үеэр ингээд бидэнд суугдсан байсан тэр програмуудыг хөндлөнгөөс нь хөөй гэж анзаараад тэгээд тэр програмын дагуу амьдрахгүй байхдаа бид нэр юугаар амьдрдгийг гэхээр энэ бурханлаг сайхан гэгээлэг мөн чанараар буюу түүний ухамсараар, түүний анзааргаар, түүний ойлголт ухаарлаар, түүний энэ хайраар амьдарч идэг юм байна гэдэг нэг юм том юмыг ойлгосон. Тэгэхээр энэ сэргийг ухамсар гэж яриад байдаг зүйл бол ийм чухал юм байна. Аль болох энэ сэргийг ухамсартайгаа байх хэрэгтэй. Бид нэг бол сэргийг ухамсараар амьдрна, нэг бол програмаар амьдрна. Нөгөө сонгоно гэдэг байгаа штэ. Нэг бол өөрчлөгдөн, нэг бол өөрчлөгдөхгүйгээ сонгоно гэдэг. Тэрэн шиг бид нэг бол програм уншуулах гэдэг чинь бидний хувьд дефолт мод буюу байглаасаа энэ нөгөө өөрийгөө хамгаалах, амьд зуух, амьд үлдэх гэдэг энэ өрсөлдөөн тэмцэлтэй бол байглаасаа явна биднэрт. Тэгэхээр бид нэг бол тийм сонголтыг ухамсаргүйгээр хийгээд нэг бол ухамсаргүй амьтан байна. Нэг бол ухамсартайгаар өөрийгөө ажиглаад сэргийг ухамсартайгаад хөөй гэд бойл өөрчлөгдгээд ингээд нэг бол ухамсартайгаар хүн төрхөөрөө энэ бурхны мөн чанараар энэ сэргийг ухамсараар энэ сайн сайхан зан авираар амьдрна. Ердөө л нэг юм хоёр л сонголтыг бид нэг бол амьзуулгын нэг бол бүтээгчийн гэдэг юм хоёр сонголтын аль нэгээр амьдэрдэг гэдэг аах. Тэгээд инсүх маань энэ сэргийг ухамсар гэдгийг бол бас их сайхан хэллээ. Ухамсаргүй байхдаа бид нэр гомдолдог, буруутгадаг, биндриагч ч гэсэн сайн хэлсэн тийм ухамсаргүй байхдаа бид нэр гомдолдог, буруутгадаг, ууралдаг, үзээ яддаг, ингэдэг, тэгдэг байжгаад өөртөө ажиллаад энэ сэргийг ухамсар гэдэг юмтайгаа болоод ирэхээр өөрийгөө яг тэр дефолт мод руугаа орсон, яг тэр ухамсаргүй програм руу орсон байж хат барьж аваад бол гэд илүү ухамсартай, илүү бүтээгчээ, илүү хайр дүүрэн, илүү юм сайхан дүр төрхөөрөө, илүү юм сайхан ааш авираараа, хувилбараараа амьдраад байгаа байхгүй. Тэгэхээр нэг ийм том зүйлийг бол ойлгож ухаарч тэр биднийг дотроос ажиглаад хөөе гэж байгаа энэ зүйл бол зүгээр л нэг зүйл биш. Энэ бол нөгөө бидний яриад идэг энэ дээд ухамсар гэж нэрлэнэ үү, бурхан гэж нэрлэнэ үү. Түүний ухамсар бидний нүдээр биднийг харж байдаг юм байна. Тэгэхээр мэдээж яах вэ гэхээр энэ ухамсар бол хүсэл бүхний минь хамтдаа сонсоод байж гэн. Бодол бүхний минь хамтдаа ажиглаад байж гэн. Тэгэхээр энэ бүтээгч, энэ их сурвалж, бурхан гэж нэрлэх үү энэ зүйл бол бидэнд тийм ойрхон байдгийм байна гэдгийг ингээд ойлгож байгаа. Oh my god гэх тээ. Би саяхан нэг тийм маш том
ухаарлаа. Oh my god. Нөө бурхан чинь бидний нүдээр бидний дотроос хараад байчихсан биш үү? Ийм ойрхон байсан юм биш үү гэдэг нэг ийм ойлголт ухаарлаа авсан аахгүй. Тэгэхээр энийг энэ сэргэг ухамсараар амьдарч үтсэн хүмүүс бүгд ойлгох нь сэргэг ухамсараар амьдарч байгаа үед хүн үнэхээр хамаг сайн сайхнаараа байдаг тий. Мухаа арьслахгүй, гомдлохгүй, таагүй юм бодохгүй, буруу үйлдэл хийхгүй. Тэгээд гинтэл сэргэг ухамсараар байгаа үед ерөөсөө ингэчээ тэгчээгээд маш мэрэгэн шийдвэрүүдийг гаргадаг. Тэгэхээр энэ мэрэгэн ухаан гэж нэрлээд идэг юм чинь бидний сэргэг ухаантай хамт байдаг байх нэ манайхаа. Тэгэхээр ингэсвхтэй одоо мөөгидөө тэ түрүүн бас сэтгэлээ ярьсан биндрийн агштай баярлалаа. Яг энэ сэргэг ухамсар гэдгийг би хүмүүст ойлгуулмаар байсан. Тэгэхээр та хэдийн маань ярьсан ярианд маш гоё тийм юу олж өглөө. Жишээ олж өглөө. За, үргэлжлүүлээ үр дүнгээ ярих юм байна уу? Ундрах гэж ярих уу? За. Бай пон яач. Ягаад би бүр багсах тийм. За үнэхээр энэ гайхалтай тархиа өөрчлөлт төвтэй учирсандаа бол их баяртай байгаа би. За тийм шүү. За. Тэгэхээр энэ юу яаш вэ? Ундрах хичээнд аюул чимээ сонсогддог шүү. Тий? Энэ байгаа улсуудын чимээд таны утас сонсогддог шүү тий? Тийм сонсож байна. За би яриад зөөрөйтэй дах шиг юм тий. Биднээс ингэ ярихад даалнаас ярихад зөөрөйтэй юм. За. Би ярьж илрээ тий. Бичигдчих юм чинь тий. За би хамтаа би лайв юу энэ зүүмээс гарч ирэхдээ танихтай хэлдэг. Баг багаар гарч байгаа. За шууд яриад чи тий. За. За. Сайн сэгсэрсэн үү буяа? Сайн сэгсэрдэг шүү. За. За сонсож байна. Гоё юм, өстой гоё юм. За бүгдээд бидний өдрийн минь хүргье. Энэ сургалтанд хамрагдаж үр дүнгээ өгсөн улсууд өнөөдөр баяраа хийж байгаа гэж ойлгож байна. Би болохоор маш их өөрчлөлт орсон. Би үүндээ яг одоо 22 жил хагасын өмнө би бүхний хор 5 дэрийн 3 дугаар шатны онцтой байж байгаа. Тэгээд одоо яг тэр үеэс эхлээл ер нь өөрийгөө яагаад ийм болчихоо, юу болчихоо гэж өөртөө ажиллах гал эрэл хайгуул хийгээл бясалгал янз бүрийн юм суугаал явж байгаа. 25 оны 1 сараас яг энэ цогтой хөгшийнхаа сургалтанд подкастын хагас жилжингээ сонсож байгаа. Тэгээд сургалтанд нь суугаад энэ л ер нь миний эрхтэй газар юм шиг байна. Эндээс л би ер нь өөрийнхөө өчрийг олох юм байна, нэвтрүүлгийг авах юм байна гэж хэл өмсөлтэйгээр энд ингээд сургалтанд нь суугаад анхан шатндаа онлайнаар 4 сар сууж авах хугацаанд өөрийнхөө үнэхээр нүр тулсаа. Үндэ өөрийгөө би гээцсэн байсан
байсныгаа олж мэдсэн. Өөрийгөө харилж байгаагүй юм байлээ гэдгээ бас олж мэдсэн. Тэгээд өөрийнхөө тэр өөрчлөгдөж байгаа тэр эвгүй зан авир гомдол тэгээд нөгөө хий дими ирээдүй санаа зовнил одоо яг байгаа юмдаа ерөөсөө юу яах вэ? Ямар төгс төгөлдөр хүрэх гээд байгаа юм? Яг юунд зоржиж би жаргалтай болох гээд байгаагаа ч мэдэхгүй нэг л их л том юм хүсээл тэрэндээ л төгс төгөлдөр болох бол хүүхдүүдээ ч тэр юу руу ингээд зарж шилж хяналтандаа байлгаад ер нь л нэг тийм би гэсэн эготой болчихсон болохоо л байсан. Тийм учраас л надад энэ өвчин байна. За өндрөхөө одоо хаалга тогшол болохоо байсан байна. Чи ерөөс сонсохгүй байна. Намайг сонсохгүй байна гэж дотроос минь намайг хатгсан юм шиг байгаа. Яг энд орж ирж би тэрийг олж мэдэж авсан байхгүй. Тэгээд үнэндээ яг өөрийнхөө сэтгэл зүйтэй ажиллаад би өөрөө ямар зан авир гаргаад идгийг, ямар үг хэллэг байнга хэлээд идгийг, юу бодоод идгийг, юунд гомдоод идгийг, юунаас айгаад идгийг, юунд сэтгэл түгшээд, юунд хий дими санаа зовоод идгийгээ учрыг олоод үнтэйгээ нүрт байсан цагт бол жинхэнэ одоо өөрийгөө яг ухад төвхөж эхэлсэн. Үндэ өөртөөгөө нүрт тулна гэдэг чинь үнтэйгээ нүрт тулна гэдэг чинь эхлээд бол хүлэн зөвшөөрөхгүй би тийм биш, би сайн сайхны төлөө хэлж гэн, би та нарын төлөө байна гэж өөрийгөө боддог байсан боловч үндэ бол одоо яг үнэндээ бол яг өөрөөсөө л би эхлэх хэрэгтэй байсан бэ гэдгийг эхний одоо онлайн 4 сарынхаа сургалтанд мэдчих аваад. Жоо хасаа. Багшиг айраг өгч. Тэгээд үндэ эндээсээ яг мэдэж аваад сэтгэл зүгээ засаал би ер нь анх орж ирэхдээ бол өвчнөө л одоо яаж давах вэ гэдгийг бодож орж ирсэн боловч яг үндэ би өвчнөө ялан дийлэхийн тулд өөрөөс минь хүч чадал гарч иж өөрөө сэтгэлээсээ тэр өөрийнхөө зан ааш авирыг болохгүй байгаа тэр бодол санаагаа засч ижил тэгжээч би энэ эдгэрэл бүх юмд хүрэх юм байна гэдгийг ойлгож мэдсэн цагаас эхлээд өвчин дээр анхаарлаа төвлөрүүлэхэ болсон. Огт өвчин дээр төвлөрүүлэхэ болсон. Шууд л өөртөөгөө өөрийнхөө сэтгэл зүйтэй ажиллаж эхлээд бодол мэдрэмжээ хянаад зэрэг ухамсараа сэргээгээд sto нэг нус нулимжтойгоо хатгалдаж өөрийнхөө учир начрыг олж бүлээн зөвшөөрөөд бууж өгөөд өөртөө тэгээд sto нэг газарцсан. Яг үнэндээ бол нөгөө тэнгэр дээр яг отоо байсан хүн чин ааш авартай юм болгоно л одоо ингээл сурж мэдэх гээл баахан мэдээлэл аваад их л их мэддэг хүн байдаг. Яг үнэндээ битээрээ нөгөө өөрөө туулж үзээгүй ээжиж хүндч зөвлөгөө өгөөл юу ч яриад байгаа юм бүр сүултээ мэдээлэлдээ өөрөө төрөлдсөн. Тийм байха болоод бүх юмнаас ингээ сайхан тасраад энэ бяцлаглаа хийгээд ирэхээр үнэндээ яг үнэндээ амар амгалан мэдрээд үнэхээр тайвширлыг мэдрээд ингээд их сайхан байгаад нөгөө өвчин маань ч гэсэн бүр алхам тутамдаа сайжирсаар хагаад яг 30 хоногийн туяа эмчилгээний үеэр амьсгалын дасгал маань надад бол үнэхээр үр дүнгээ өгсөн. Үнэхээр үр дүнгээ өгсөн. Энэ дээр бол би ямар ч хүндрэлгүйгээр 30 хоногийнхаа туяа эмчилгээгээ дуусгаад тэгээд араас нь дахиад 8 шатны хим эмчилгээ явуулаа. Ямар ч өөрчлөлт байхгүй. Бараг л би эмээ ууха боли хайчи ирээсэ гэд шийдэл төрсэн боловч зэрэгцээл би явхад энэ бүхнийг даваад туулах юм байна уу? Угаасаа сэтгэлийн одоо өөрийнхөө нөгөө өөрийгөө нэгсэндээ би эдгээдсэн сэтгэл зүгээр эдгээгээд явж байгаа. Далд ухамсар, сэргээг ухамсараа нөгөө сэргээсэн учраас би ингээд итгэл дүүрэн 100% итгэл дүүрэн гэж явсаар хагаад үдээд одоо бүр одоо нэг одоогоос би чинь 5 хоногийн өмнө юу бүх эцсийн шинжилгээгээ өгөөд бүх эмчилгээ дуусаад хавдар дээр бүх шинжилгээгээ өгсөн. Бүгд цэвэр сайхан байна гэж гарч ирсэн. Баярлалаа. Тэгээд би бүр улам итгэлтэй байгаа. Үнэхээр итгэлтэй байгаа. Бүр цаашдаа баг тэр үед анх оншоо сонсож байхдаа баг хэдхэн жилэл настай юм байна да гэж бодож ирсэн болоо. Одоо баг 100 наслалтан ч яах вэ гэж бодлоо. Үнэндээ. Тэгээд айгуу сайхан тийм үнэхээр тийм сэтгэл төрдөг юм байлаа хүн чинь. Тэгээ өөртөө улам итгэлтэй болоод одоо энэ хамгийн чухал юм нь бидний энэ тархи өөрчлөлт юм дээр яг өөртөөгөө ажиллана гэдэг чинь л хамгийн их чухал анхан шатны юм дээр л өөрийгөө яг үнэн зөвөөр нь хүлээж аавна гэдэг чинь бууж өгнө гэдэг чинь хамгийн чухал. Тэгвэл олон жил одоо өдөө өрөхөд ингээд одоо ингээд өдийн миний насанд одоо ингээд өдий 50-60 хүрэхэд чинь тэр итгэл өмшил чинь мэдээ тал дундаас эхлээд би болсон байгаа шүү дээ. Тэрэндээ би амар итгэлтэй л эготой явдаг байсан байхгүй юу. Тэгэл хажуу амар хайртай хүмүүстэй гэр орон дотроо л тэрийгэ гаргаал хэвээр бийлгээл дахиад идэг байсан боловч одоо бол яг үнэндээ тийм биш гэдгийг аягүй сайн ойлгож аваад аяндаа ингээд зан аашаа одоо хий дими юм санаа зовж хяналтандаа байх гэсэн тэр нэг муухай зан ааш шиг бол би одоо бол үнэхээр ичж байна одоо. Тийм баярсан тийм. Яг мөн чанартай бас би уул нь тгий гэж бодоагүй юм байлээ. Тэгээ нэг амьдралын юм дотор чинь бидний дандаа сөрөг нөгөө бодлууд нь давмгай гарч ирсээр хагаад баг тэрэндээ бүр програмчлагдаад өөрсдийгөө яг л хэвстэй юм шиг бодож явсаар хагаад
Бүр тэр дүрдээ орчход нөгөө өөрийнхөө жинхэнэ сайн сайхан дүрээ бүр мартаад хайцсан. Тэгэл тэр маань хизээч. Гэтэл одоо ингээд сургалтандаа суугаад, агсан шатандаа суугаад ингээд бодож байхад бидний хүн болгоны дотор яг нэг тийм хүүхэд байхасаа мөрөджсэн, залуу байхасаа мөрөджсэн туйлын гоё юм сайхан юм байж идэг юм бэ. Тэрийгээ бид нэр амьдралынхаа явц донд бүр таг мартаж хайчаа гээчгээд шал өөр хүн болчоод тэрнийхээ эсрэг ингээл янз янзын сүрэг юм бодоод ингүүл яах вэ тэгвэл тийм юмтай болчихсон юм одоо бол тийм бодогдохоо болчихж байгаа байхгүй. Шууд амгалан 50 болоод голондоо бүтэн бүх юм сайн сайхнаар бодоод тахад бид нэр цаанаасаа ингээд сайхан юмнууд татагдж ирээд бидний амьдрал хүснээр минь байна. Тэрэндээ бид нар сэтгэл хангалуун байгаад ингээд явах юм бол үнэхээр юу ч хийж битээж болохоор л юм байна тий. Хэдэн ч насанд бас өөрчлөгдөж болохоор юм байна гэдгийг айгуу сайн мэдэж авсан. Тэгээд миний хүүхний хор тавтар дээр нөгөө нэг миний онш маань болохоор генээс юутай гэж гарсан байхгүй. Дааврын биш генэ удамшлын гэж гарсан байхгүй. Тэгээд би сүүлд ингээд сүүлийн агсан шатны сургалтанд суудаг сургуулсан сууж яхад ген хүртэл өөрчлөгдөж болд гэдгийг сонсонгуудаа би бол тэрийг үнэхээр би сэтгэлээсээ өөрөө өөрчлөх юм байна гэдгийг олж мэдсэн учраас айгүй сайхан тайван байна. За нэг иймэрхүү үр дүнтэй бүр гялцаал ингээд явж ин да. Сургалтандаа улам суугаад энэ төвтэйгээ холбоотойгоо ингээд бяцлаглаа өглөө болгон хийгээл өдөрч гисэн дадуулаад янз бүрийн мэдээж амьдралын дунд янз бүрийн асуудал гарч ирнэ ингээд нэг дург үзэх юм санаа зовних юм гарч ирвэл би за айгу хурдан өөрийгөө сэргийгээл болно энэ бол өөрчлөгднө ийм байхгүй би ямар ч гэсэн өөрчлөгдөөд сайн сайхан өөр өнцгөөс нь ингээд сайн сайхан талаас нь хараад яваад ирэхээр үнэхээр асуудал шийдэгдээд зөндөө сонин асуудлууд энэ явцын дунд өөр өвчнөөс гадна өөр ингээд зөндөө сайхан юмнууд зөндөө сонсч байсан. Одоо гинти ингээд санаанд оромгүй өөр авлагатай улсуудаа уучлалгүй бодож яхад жишээлбэл санаанд оромгүй байтал маргааш нь ингээд шууд таны мөнгийг өгье гэж яах жишээтэй тиймэрхүү за тэг өшөө би чинь ямар юм ажлын санал маань авч явах жишээтэй гэдэг иймэрхүү зөндөө гоё юм гинти юмнууд ингээд тохиолдоод асуудлууд шийдэгдэжсэн байхгүй юу. Тэгэхээр та нар ч гэсэн одоо цаашдаа энэ сургалтандаа аягүй сайн суугаад бяцлаглаасаа хийгээд өөртөөгөө сайн ажиллах хэрэгтэй шүү. Хамгийн гол нь эхлээд өөртөөгөө сайн ажиллаад өөрийгөө олж мэдээд өөрийгөө хайрлсан цагт тэгээ дараагийнх нь юмнууд нь бол үнэхээр асуудалгүй шийдэгдэнэ. Үнэхээр асуудалгүй шийдэгдэнэ. Тэрийг бидний дотоод дард ухамсар бол аягүй сайн сонсож мэддэг юм билээ. За юм байна. Та бүхэнд амжилт хүсье. Саяхан ингээд нөгөө хүнээс мөнгө авах хэрэгтэй байж байгаа талархаад те манайха нэг юм хүнээс авлага авах хэрэгтэй болох юм бол яана янагээ санаа зовох шисэргээр талархах гэдэг тийм арга хэрэгэлдэг байна. Тэгээ ундрах их ч бас талархах арга хэрэглээд мөнгө авахаар болсон. Тэгээд бас яг танхимын ангийн маань оройн ангийн маань нэг ихч хүнтэй хамтарч ажиллана гэд мөнгө нь орж ирэхгүй удаад санаа зовоод байж байгаа. Гинт нэг өдөр өөрөө дотроосоо би тэр хүн талархъя гэд те мөнгө төгрөг бүтээсээ ажил төрөл нь бүтэмжтэй байгаасаа гэд талархъя гэж удаа талархсан чинь шууд мөнгө нь ороод ирсэн гэж байгаа. Нөгөө хүн таны данс олддгүйгээд ингээд ихчийг хайгаад ажил дээр нь давхиад ороод ирсэн гэж байгаа те. Тэгээ энэ мэтчлэн нөгөө ундрах ихч дууганд гаргасан зөндөө байгаа. Гэхдээ хамгийн тав нь бол ингээд нөгөө айш авраа засч байгаа 25 дараа даван тэлсэн те. Тэгээ бүр 5 хоногийн өмнө шинжилгээ өгөхөд шинжилгээгээрээ ямар ч одоо цээж хөвлийгээд ингээд бүх энэ нөгөө нэг юунууд нь хөндийнүүд нь те эрүүл гэдэг юм сайхан уншаад бид нар бас бөөн баяр болсон. Тэгэхээр бидний яг жинхэнэ потенциал, жинхэнэ хүчин чадал бол нэг иймэрхүү байдаг. Бид нөгөө нэг түүнийгээ мэдхээс байгаад програмд ороод програмд автаад тэгээ ингээд ёстой ундрах хичээлдэр дүрдээ ороод нөгөө хохирсон тэгсэн хүний дүрдээ ороод ингээд хадуураа явцдагтаа л юугаа ашиглаж чадахгүй байгаа дах шиг байгаа. Өөрийнхөө потенциал хүчин чадлыг ашиглаж чадахгүй байгаа дах шиг байгаа. За өөр дараагийн үр дүнгээ ярих юм байна уу? Ингээд зөндөө л олон тий үр дүнтэй хүмүүс зөндөө байна. За. Аха. Ундрах хичээс асуулт байна. Наад одоо шинэ хүн байна. Намайг мэрэгэн багч гэдэг юм аа. Саяны ундрах түүнээс нэг асууя. Энэ бол бас үнэж гоё гайхамшигтай юм. Үйл явдал болсон юм байна. Тэгээд энэ эмчнэр юу гэж бодох юм?
юу гэж ярьж тэрийг би солих гэж. Эмнэлгийн талаас бол би энэ дээр яж байна. Эмнэлгийн талаас бол эмчнэр бол яг үүндээ ийм юмд бүрэн итгэдэг үгүйг би мэдэхгүй. Эмчнэрийг тэгтээ би бол ямар ч юм амьсгалын дасгал хийж байгаа гэд одоо жишээлбэл туяа эмчилгээнд би явж байхдаа чинь амьсгалаа төвжиж хийх тийм зүүн талын бүх байсан учраас зүрх уушгаар дайрж өгөх байхгүй туяа. Тэгээд тэрийг би энэ амьсгалынхаа дасгалыг нөгөө яг тэр сардаа хийгээд дадсан байсан учраас тэр аягүй сайн нөлөөлсөн байхгүй удаан хугацаагаар ингээд барьж байгаа. Байн ингээд үе ингээд шатлалтаа ингээд зүйтэй юунд ингээд аппаратанд ороод ингээд барьдаг байхгүй. Тэгэхэд би аягүй сайн бариад ерөөсө тасалдахгүй аягүй сайн бариад ингээд явчихсан. Тэгээд эмчнэр бол таас яаж аягүй сайн байна гэж руугаа залгал өгдөг гэсэн. Хүмүүс аягүй алддаг юм байна л да. Тэгээл удаашраад дахиж хийгээл ингээд явд юм байна л да. Тэгээд би ерөөс нэг ч алдаагүй ингээд аягүй сайн яваад. Тэгээд надад тэрнээс амар хор хүнэл бас айхтар ягаагүй. Би ягаад гэвэл сэтгэл зүг аягүй сайн бэлдэж орсон учраас бяцлуулаа сайн хийсэн учраас. Яг тэгж гэн гэдэг эмчнэрт би тайлбарлаагүй л дээ. Гэхдээ би өөрөө бол яг тэгж үлээж авсан. Амьсгалын дасгалыг бол яалтчгүй эмчтэй бол мэдээд мэдээ. Намайг бол сайн байна та яаж ингэж чадвал гэж хэлээ. Тий. Яасан уу? Таны би ингээд айгуу тийм халуун өргөж мэдрэгдсэн үү? Би бяцлал хийгээд байж байгаа чинь яванда бүлийн хурууны үзүр хүртэл ингээд тийм час хийсэн тийм халуун мэдрэмж сүлдө авдаг болсон байхгүй. Таны биен дээр юу тиймэрхүү өөрчлөлт гарсан уу? Тэгээд би чи ингээд халуун өргөөд цаанаасаа ингээд нэг тийм дотроос ер нь халуун ингээд үйлдвэрлэж авч гэдэг юм болдог болсон уу? Тэр чинь мэдээч нөгөө нэг хэлбэлцэд долгионо мэдрээд эхлэхэр чинь тэгэн штэ. Яалтчгүй тэгээд. Хүн болгон гэхдээ өөр үр дүн өгдөг байх тийм ээ. Амьсгалын дасгал ихээр тэгэн штэ. Би хөлс хараад бүр чихраад тэгэл ингээд хэлбэлцэд долгион зүрх ингээд чинь хэлбэлзээл тэгэл ирдэг байхгүй юу? Амьсгалын дасгал оргоцоо булчиргаас сэргээ амьсгалын дасгал бол үнэхээр гайхалтай. Амьсгалын биш өө зүгээр ингээд бяцлал хийж авч явандаа гэдэг. Би миний хувьд бол ийм байсан байхгүй. Би маань их ингээд халдаг болоод тэгээд сүүлдээ ингээд нөгөө бүлийн шагаа магаа ингээд бүлийн хуруу өдр ингээд яг ингээд халуун цус очиж байгаа ч юм уу тий. Тэгж мэдэрчээсэн байхгүй. Тэгээд таныг хэлсэн болов гэж асууж байгаа байхгүй. Хүн бол өөр байхаа. Тий. Би болохоор бяцлал хийж байхдаа өвчлэн нөгөө нэг зүрхнээс дээш хэлбэлзэл тарих руу очихдоо би дандаа хэлбэлзэл мэдэрдэг гэсэн байхгүй. Ингэж дайвалзаал тийм чичигнээд тиймэрхүү байдал. Тэр чинь нөгөө харилцаа адилхан учраас яг Манай их сүх болохоор нөгөө нэг випашна бяцлал хийжсэн. Тэгээд анх орж ирэхээс угаасаа мэдрэмж их өндөртэй хүн байхгүй юу? Их сүх маань. Тэгэхээр ер нь бол бидний нөгөө нэг одоо бяцлал хийгээд төвлөрөөд биен дээрээ бүх анхаарлаа хандуулна штэ тий. Тэнгуут энэ нөгөө анхаарал гэдэг юм чи өөрөө анхаарал хаана вэ? Энерги тэнд байна гэдэг. Тэгэхээр яг энэ утгаараа би бол илүү их энергитэй болдог. Бидний анхаарлыг дагаад би илүү их энергитэй. Тэгэхээр инхсүх маань бол түүнийг маш сайн тод мэдэрч байгаа юм шиг байна. Бинэ ч өөрөө дүү юу гэнэ гэд яриач. Таны хөрөсөн юу ч онгоох байх юм. Дүүм ширээс нэгдэхгүй байх юм. Дүүм татаагүй нэг байх юм. Тайхан онлайн ингээд тэгээд яг хөдөлгөөн байна. Дүүм татаагүй юм шиг. Дүүм татаагүй юм. За, яраарай. Өөр дараах нь хин ярих уу? За. Дараах нь хин ярих уу? Цэг ярих уу? Даваас өргөгч механизм. Сайн уу даваас өргөгчээ? Оо нээсэн юм яана. Сайн байна би механизм байна уу? Тийм биш.
хичээл би юг үр дүн сонсоод байж байна. Яа. Өдөө тэнэ. Яриг. Тэгээд би сайн мэцхан уу. Бүгдэнд нь энэ өдрийн минь төлөе. Тийм. За би болохоор анх 11 сард сууж эхэлжсэн. Тэгээд одоо ихсэндээ сууж байгаа. Тэгээд анх сууж эхлэхэд бол яг нэг тийм миний амьдралд айгуу тийм суулж давхад миний хувьд бол айгуу тийм хэцүү зүйл тохиолдоод тэгээд яг тэрнийхээ шалтгааныг олох гэж л ер нь багшийг яг YouTube-ээс хайж болоод тэгэл подкастын сонсож эхэлж л яг анх багшийг таньдаг мэддэг болж исэн. Тэгээд тэндээсээ яг багшийн яг тэр подкастнаас нь сургалтанд суухын өмнөх тийм нэг мэдлэг мэдээлэл юм айгүй их юмыг олж авч ирсэн. Тэгээд яг подкаст болгонд нь л ер нь яг би л яваад байсан ер нь бүх л подкастанд нь яг надад тулгарах яг л над би яг ийм юм биш үү, би яг ингэх хэрэгтэй юм биш үү гэдэг л юмнууд айгүй их орж ирэл. Тэгэл баг тэр хэлсэн подкастн дээр байгаа юм болгоныг би яг сонсож байхдаа хэрэгжүүлээд байсан. Тэгэл тэр подкастнд нь одоо тэр нэг өөрийгөө байнга хэлдэг үг мүг энтрээ ингээд олж авах юм бол өөрийгөө айгүйх анзаардаг энтер гээд яриануд байдаг. Тэрийг бол би айгүй хэрэгжүүлсэн. Тэр надад бүр амар их маш сайн нөлөөсөн зүйл. За тэгээд тэр өөрийгөө хайрлах гээд хамгийн анх миний сонссон подкаст байсан. Тэр бас надад маш их нөлөөлж маш их өөрчлөлтийг авчирсан. За тэгээд дараад нь номоо уншсан. Тэгэл номоо уншаад би бүр номоо айгүй хамгийн ихний уншилтан дээр бүр айгүй хурдан уншаад дууссан. Тэгээд бүр ингээл номоо тавьж чадахгүй уншаад бүр юм л олоод нөгөө номоо барьж авч уншсараа гал дуусгасан. Тэгээд номоо дуусгахдаа яг төгсгөлд нь ингээд бичих юмнуудыг айгүй хариулж ингээд бичихтэй бүр айгүй юм төв бичиж чадахгүй бүр хариулж бүр тэр асуултнуудаа ингээд хариулж чадахгүй бүр юу илээ гээл ингээд тийм байсан. Тэгээд арын тэр нөгөө нэг бяцлал хэсэг рүү ороод өөр ингээд хуваараа ингээд бяцлаглаа хийх гээд үзэж чадахгүй. Тэгээд за би яалтчгүй л ингээд бяцлаглалын сургалтанд сууж агаад бяцлах юм байна, чадах юм байна гэд яг бяцлаглаа сууж эхэлсэн. Сургалтандаа сууж эхэлсэн. Тэгээд тэр 4 сарын сургалт бол надад үнэхээр гайхалтай үр дүн, гайхалтай нөлөөллийг авчирсан. Би үнэхээр тэр 4 сарын хугацаанд сууж байхдаа нэг өдөрч би бяцлал хийхгүй, нэг өдөрч би бичээгүй өдөр надад байгаагүй. Бүр яг тэгж би хичээж суусан яг тэр 4 сарынхаа бяцлал. Өглөө оройгүй л ерөөсөө сууя. Яадаг байсан ч нэг өдөр би заавал суун. Ихэнхдээ л би баг өглөө орой суусан дөө. Тэгэл би ингээ нэгэнгүү бичээл ингээл бүр ингээ эхлээд бол угаасаа мэдэрч чадахгүй байгаа штэ ингээл. Тэгэл би ингээ юм мэдэрч чадахгүй болгонгоо бүр ингээ гар мараа мэдэрхээ ингээ халуун хүүтэ усанд ингээ гараа дөрж үзчихсэн. Би бүр янзаар тэр мэдэрч үзэх гэж тэгсээрээ гал яалтчгүй ингээ мэдэрсэн. Тэгэл бүр ингээ одоо ингээд яг бяцлаглалын хамгийн чухал юм надад яг ингээд яг өөрийгөө яг ямар байгааг ингээд бүр яг ингээд харах нь амар чухал санагцаахгүй. Би бүр яг ингээд яг болсон. Би бүр ийм хүн юм уу гэж бүр ингээд өөрийгөө бүр ингээд ямар муухай юм бэ гэж бодлоо. Яг тэгж бодлоо ингээд харсан. Тэгэл ингээд би яг өмнө нь бяцлаглалд суухын өмнө яг тэр сургалтанд суухынхаа өмнө яг өөрийгөө амар мундаг л гэж боддоойсэн. Ерөөсө би болохгүй байгаа биш. Миний бусад надыг хүрээлэл надыг бусад бүх юм болохгүй байгаа юм шиг санагддаг байсан. Миний хүүхдүүд болохгүй байгаа юм шиг, миний нөхөр болохгүй байгаа юм шиг, миний ээж аав буруу юм шиг болохгүй юм шиг. Тэгээд ингээд ерөөсө хүрээллийн бүх юм болохгүй. Би болохоор өөрийгөө болохгүй юм гэж нэг ч удаа бодож байгаагүй. Тэгээд ингээд сургалтын дараа болсон чинь би бүр ингээд бүх болохгүй байгаа юмны үндэс нь яг би өөрөө юм биш үү гэдгээ бүр ингээд яг хатсан бүр дандаа би байсан биш тэгэл ингээд босох яг ингээд тэрнээ ингээд яг тулахаар ингээд амар сонин тийм. Үнэхээр би яг тэр үед ингээд ёо би ийм гэж үдээ гээд бүр ингээд амар унтсанд яана би ийм юм уу гээ бүр яана гэж ингээд аюу тийм сонин байдалд орж исэн. Тэгэл яг тэрний дараагаас ингээд одоо тэр нэг багшийн нэг хоёр эрэгтэй хүн ярилцлага ингээд орчуулга гэдэг шүү дээ. Яг тэрэн дээр хэлдэг шүү дээ. Чи ингээд өглөө босоод ингээд босготоо ингээд өнөөдөр ингээд амьдралаа ингээд өөрчлөлтөө ингээд босгон бол хүн ингээд яаж босгох энэ гэх нэг тийм агуулгатай яриа явж шít. Би бүр яг тэгж босдог болсон бүр.
За өстө өнөөдөр л нөгөө өөрийгөө ингээ хартсан байгаа шүү. Дахиад би яг тийм байхгүй шүү гэж ингээд босдог байсан. Яг басаад дээр нөхрийгөө ингээд ажлаас нь орж ирэхэд за би одоо нөгөө өмнө нь би нөхрийгөө орж ирэхэд ерөөс дуурахгүй өгтдөг байсан аахгүй. Ерөөс юм дуурахгүй ингээ амар уурах үрээд ингээд та нэр өдөржингөө би ингээ гэртээ ингээд та хамаг юмаа хийж яаж явах чи энэ мөө гэж мэгж бодож ингэж яг ийм бодолтой байдаг байснаа хүртэл би яг мэдсэн байхгүй. Бүх би ингээ нөхрөө ингээ орж ирж яхад ийм муухай юм бодоод зогсож идэх юм биш үү ингээ дотроо ингээ бүр тэгээ тэрэндээ ингээд бүр ингээ багширсан заа юм ингээ хамаг уур муур ингээ хөрцөн. Би ийм байдаг байсан биш тэгээд бодоод та нэр өглөө нь ингээд босоод заастаа нэр одоо нөхрөө орж ирэхээр би өстө тийм байхгүй. Одоо юм хэлнэ заавчгүй ингээ инээ заавал нэг юм хэлнэ гэдэг ингээд өөрийгөө ингээл амар хүчлээл баярлалаа. Тэгэхэд тийм байхад бүр амар хэцүү байсан. Анхлаад бол яг ингээд нөхрийгөө хараад орж ирэхэд нь яг угаасаа л цаанаасаа ингээ нэг хуучин юм байгаад байгаа хэрнээ тэрийг ингээд давж гарахад аюу хэцүүсэн. Яг тэр давж гарч их үед нөгөө нэг өөрийгөө яг ингээ яг өөрийгөө хараад жигссэн учраас яг ингээ өөрийгөө ямар муухай юм бэ гэдгийг ингээ бүр ингээ аим дотор мэдрэгдсэн учраас тэрийг давах хүч цаанаасаа гарч ирдэг юм билээ. Тэгэл яг ингээл даваал нөхөртэйгээ ингээл юм яриад орж ирэхээр нь ямар байсан ажилч ямар байсан гэл ингээл юм яриад өөрийгөө яг ямар байснаа бас ингээл хэлэхээр тайвшраад нөгөө зүгээр ингээ бухимдаад зүгээр ингээ уурлаад тэр нэг хэрэгтэй хэрэггүй юмнаас олоод ингээл хэлгээл яг нэг ийм зүйл байгаад байсан чинь шал өөр болоод гол нь яг тэр ярианы арга дээр яг би өөрийгөө хэлсний арга дээр би өөрийгөө ойлгоод би өөрийгөө ингээд тайвшруулад байгаагаа яг мэдэрсэн байхгүй ингээд гарахгүй дотроо би бодоод дотроо би ингээд төсөөлөл яаж яхад эмгтэй хүн амар тийм төсөөлөл юм юу сайтай болохоор ингээд өөрийгөө ингээд амар бухимдуулаад амар ингээд цаашгаа явцдаг тэр мэр ингээд байхгүй болж байгааг би яг мэдэрсэн байхгүй яг бодит юм дээр буугаад байгаагаа яг мэдэрсэн байхгүй юу хүн яг ингээд төсөөлөлтөө ингээд өөрийгөө ингээд улам ингээд дуудаал унгаагаад эсвэл өөрийгөө муу гэж бодсон бол бодол нөгөө мэдрэмж хоёр чи ингээд уялдаатай гэдэг байгаа шүү. Яг тэр ингээ уялдаж явсаар байгаа өөрийгөө улам тийм болгоод байгаагаа бүр яг би мэдсэн байхгүй яг тийм би тийм болоод байгаагаа мэдээд байгаа байхгүй өөрийгөө ингээ унтраагаад унгаагаад тэгээд яг унтсан би болоод байгаагаа яг мэдрээд тийм яг тийм яг тэр тойргондоо ингээд бүр хатаад байгаагаа мэдсэн болохоор гарах гэж бүр ингээд тэрийг нэвтэлж гарах гад амнаасаа бүр үг гаргаад үүрэг гаргаад ингээд ирэхээр яг тэрнээсээ гарддаг юм байна гэдгийг яг мэдэрсэн байхгүй. Тэгэл би ингээд арай цоглог болоод нээжтэй болоод нөхөртөө бүхий л ийм сэтгэлийн тийм мэдрэмж би яг чамайг ингээд суухаар чинь надад бүр ингээд санагдаад ингээд дугаа ингээд уцаа орлоо суухаар чинь надад бүр ийм санагдаад бүр айгуу тийм цаанаа би ингээд уурлаад идэв штэ ингэдэж штэ гэдгийг ингээд тэр доор нь ингээд хэлэхээр бүр амар энгийн болчихж байгаа байхгүй нөхөр ингээд хариулахдаа өө би ийм үзэж байгаа чи би ингээд юм ингээд үзээд ийм урт ийм notification уншихаараа бүр ийм амар нухацтай энэ лөө харчдаг. Чиний ярьж байгаа яриаг чи ингээ ерөөсө ойлгодгүй, бүр ингээ сонсдгүй шүү дээ. Тэгээ ингээ нөгөө чамааг ингээ намайг сонссонгүйгээ уурлахтай гэж бодоод юм ярингууд чи шууд ахаан тийгээ хариулцдаг байхгүй гээ нөхөр шууд надаа ингээ хэлж байгаа байхгүй. Тэнгүүд би ингээ шал өөр юм ярингууд ингээ нөхөр ахаан тийгээ хариулцахад би анзаарахгүй байгааг нь мэдэрнэ шүү дээ. Мэдэнгүүт чи ингээ намайг анзаардгүй шүү дээ. Ингээ ойлгодгүй шүү дээ. Ингээ хэрүүл үүсдэг гэсэн байгаа байхгүй юу. Тэгээ тэр болгон хүртэл ингээ жижигхэн юм дээрээс ингээ тайлагдж байгаа байхгүй юу. Чамайг тэгэхээр чи би уурладаг байсан байхгүй юу гэж ингээд ийм энгийн ингээд нэг тийм өөртөө мэдрэгдэж байгаа жижигхэн агшны мэдрэмжийг ингээд нөхөртөө хэлэх агшинд бит хоёрын нөгөө амар том маргааныг үүсгэжсэн жижигхэн тийм зүйлс ингээд тайлагдж хэлж байгаа байхгүй юу. Тэрний үндэс нь яг би байсан байгаа байхгүй юу. Би л хэлдэггүй учраас нөхөртөө ойлгуулаагүй нөхрөөсөө бас ойлголтыг өөрөө аваагүй. Яг ийм жижиг сажиг юмнууд зөндөө тохиолдсон. За тэгээд одоо яг миний эхний сургалтанд суух болсон ийм зүйлс нь нөхөр битүүрийн маргаанаас эхэлсэн учраас хамгийн эхэлж ингээ нөхөртөөгөө ажиллаж эхэлсэн баггүй юу. Тэгээ энэ байдлаасаа би өөрөө гараад ингээ тайвшраад ингээ олон юм ингээ толгой ингээ олон юм биш ээ нөхрийн тухайн юмд ингээ ийм анхаарал ингээ явахаа болоод эхэлсэн чинь би бүр амар завтай болоод айгуу завтай болсон юм. Би өстой нэр хамаг цаг хугацаагаа энэ нэг нөхөртөө зориулаад бүр ингээд бүр өөрийгөө хөгжүүлэх ёстой байтал тий би өөр юмд ингээд хөгжиж сурах боловсрох ёстой байтал баг юугээ суугаад ийсэн гэж яг тэр агшинд яг тэр үед яг багш тэр орой яг хэлчихсэн тий яг тэр оройноо би ингээд
яг ингээд өөр юм надад бүр өстой үнэхээр их цаг зав гараад тэгээ би сургалтанд суугаад би чи бол нэгтлэн мэрэгжилтэй нэгтлэнгаар төгссөн тэгээд 8 сар ажиллачаад 2 дахь хүүхдээ гаргацсан байхгүй юу. Тэгээ ингээд нэг тийм шантралд орсон буцаад яг нэг мэрэгчлэрээ ажиллаж чадахгүй ч юм санагдаа нэг тийм болсон байснаа. Гинт яг тэр чөлөөрөл надад нэг тийм хүшээ би чи нөгөө хичээлдээ айгуу дуртай штэ. Би чи юу нэг ингээд буцаад ингээд нэг сурыг гэсэн нэг тийм дотроос нэг тийм айгуу гоё тийм юм гарч ирсэн яг угаасаа нөгөө дотроос юм өөр нэг юм чөлөөрөхөд өөр нэг тийм орон зай гарч ирж байгааг би яг мэдэрсэн байхгүй. Толгой дотор ч гэсэн нэг тийм чөлөө гарч ирээд амар тийм нэг сайхан болоод ирсэн. Тэгээд шууд сургалт тайгаал сургалтанд суугаад тэгээ бас тэр сургалт хөтөл айгүй гой сургалт байсан юм а. Очроод гээ багшийн тэр нэгтлэнгийн сургалтанд суугаад бас нэг айгүй гой сургалтанд суугаад багш маань нэг тийм гоё эерэг нөлөөтэй хүн байж таарад сургалтандаа маш гой суугаад би сургалтаа төгсөөл төгсгийн хамтад бас яг нэг зэрэг айгүй гоё юмнууд ингэ яваад ирсэн юм а. Тэр үед яг ингэ тагцаад тэгээд яг тэр нөгөө нэг даацдаг хэсэг дээр ирж байгаа байхгүй юу? Яг манай сургалтын даацдаг хэсэг дээр би яг ингээ ажилд ормоор санагдаад ингээ цаанаасаа нэг гоё ажилд ормоор санагдаа. Тэгээ би яг сургалтанд суухан айл өмнөнөө бүр нэлээ эрт би яг 5 богдод ажилд орохыг ингээ хүсээд орох юмсан гэж бодоод. Тэгтээ тэр бодлын үндэс нь яг ийм байсан мөлий. Би сүүлд нь асыг авсан. Би яг нэг юм тийм тэмцээд гэх юм уу нэг өөрийгөө нэг яманд ингээ тэмцэх юм бол яг ингэх юм бол би яг ийм хүн бусад хүмүүс шүү дээ. Би өөртөө биш байсан байгаа байхгүй юу. Бусад хүмүүс ингэж үнэлэгдэнэ гэдэг тийм бодолтой байсан байгаа байхгүй юу. Айгүй муухай бодол. Тэр би бусдад үнэлэгдчихэж бараад нь өөрийгөө үнэлэх гээд байгаа байхгүй юу. Хамгийн муухай нь яг тийм байсан байгаа байхгүй юу. Яг тэрийг би саяны сургалтаараа мэдсэн шүү энийг. Айгүй би гэдэг хаана яг тэрийг мэдсэн. Яг энэ архин шатныхаа сургалтын дээр тэрийг мэдсэн. Тухайн үед бол би яг тэгэж болцсон байгаа хгүй. Би манай үеийнхэн айгүй мундаг карьертэй явж байна. Би за энэ компанид ингээд тэнцээд орох юм бол би яг эднэрийн занданд ирнэ. Яг эднэр тэгэж ойлгоно гэдэг би тэр үед тийм амар өчөөхөн бодолтой. Яг тэгээ бодсон байсан хэрнээ тэгтээ бас чадсан зүгээрчгүй. Тэгээ би яг хамгийн анх 5 богдоо ингээд орж явахдаа тэр нөгөө багш тэр үед бас сургалт зааж байхдаа хэлээхгүй. Би ингээд дэлгүүр гэсэж ингэж явж байсан тэр яг өөртөө нөгөө мэдрэмжийг авахын тулд тэгээд би тэгтэн ягаад чи тэр үед угаас айгүй тийм зориг юм нэг чөлөөрөл гэдэг юм чинь би болцохоор хүнд нэг тийм зориг ингээд цаанаасаа гарч ирээд нэг яадгийн би туршаад үзье яадгийн би хий гэдэг юм надад бүр амар ингээд болцсон байсан баг. Тэгэл би хүүхдтэй харж байгаа ирнэ ингээд хүүхдээ зохицуулаад 5 богд руу ороод яг ингээд хаалга масаар ороод би яг тэнд ажиллаж байгаа хүн болж орж байгаа хгүй яг өөртөө яг нэг кино шиг бид нар ингээд төсөөлж орж байгаагаа би яг бодитоор мэдрэх гээд тэгээ яг ингээ ороод яг би яг энэ 10 дахьт нь яг ингээл ажилдаа орж байгаа юм шиг ороод яг тэр өдөр зүгээр ингээ ороо явчихж байгаа хгүй бусаад ингээ эрэхтэй нэтээ хэд хоногийн дараа тэр чинь ингээ 7 8 бараг 10 хоног тэр нэг даацдаг бяцлагад ингээ яваад байгаа шүү дээ. Цаана 7 хоног явдаг байлаа тэгчээ. Тэгээ би тэр хугацаанд ингээ яг нөгөөдхөө ингээ ихтэй хардсан ороод үзсэн шүү дээ. Би яг тэр мэдрэмжээ дахин мэдрээд байсан ахгүй яг бяцлал хийж явахдаа яг л ингээл нөгөө нэг хаалгаараа яг өдөр болгоо орж ийн нөгөө нэг хаалгаараа яг өдөр болгоо ажилдаа явж ийн тэгээд би зангаа дээр ингээ миний анкет үүссэн байгаа штэ. Тэгээ нэг 7 хоногийн дараа шууд ингээ 5 богдоос залгаад над руу ороод ирсэн заа. Яг ингээ тийм ярилцлаганд орооч ярилцлаганд орооч гэдэг. Өө би бүр ингээ орон дээрээ гихтж ягаад утсан авсан юм чи ингээ огл хараач басч ирээд ингээ дэрсэн. Бүү баг ингээ итгэхгүй. Нөгөө хүнтэйгээ заа гэж ярьсан. Би баг тэр үед юу гэж ярьснаач баг санахгүй. Заа гэж хэлчихэл таслангуудаа бусаад нөхөрлөгийн амар хурдан залгаж байгаа байхгүй. Яста 5 богдоос залгахтаа ингээ бүр баг надад яг бодит болоод байна гэж болмоор яг тэр үед нэг тийм гинтийн санагдаад яс нөхөрлөгөө залгачаад тэгэл уцаар ингээ нөгөө хаяг маяг мессежээс ирж байгаа байхгүй. Тэрний ард дээр надад нэг тийм айдсээс байхгүй юу гэхээр би нөгөө шалгалт өгөх гээд байгаа штэ. Тэр чинь заавчгүй шалгалтаа 3 дараалсан шалгалт авч орж байгаа учраас гол нь би тэрний тэнцэхгүй санагдаж байгаа байхгүй. Би сургалтандаа суудсан байсан ч гэсэн тэгээ надад нэг тийм тэнцэхгүй мэдрэмжтэй. Тэгээ анх ярилцлаганд очиод ингээ шалгалт шууд өгөх гэхээр би шууд өгөхгүй 3 хоногийн дараа өгье гэж хэлж өрөөдөрсөн. Тэгээ би тэр 3 хоног би шалгалтандаа битээгүй. Яг юу хийсэн гэдэг. Тэр 3 хоногт яг би бяцлаглаад хийсэн байхгүй. Гол нь би нөгөө нэг юм тэнцэнэ гэдэг итгэлээ олж чадахгүй болохоор тэнцэхгүй юм байна гэж яг мэдрээд байсан байхгүй. Би тэнцэх юм байна гэж мэдрэх гээд та нэг хичээж гисэн яг би тэнцэхгүй гэдэг өөрөөсөө дахин асууна. Яг тэр үед яг нэг тийм 3 хоног яг тийм хийж байгаа байхгүй. Нөгөө бяцлаглаа хийжээд яг чи яг тэнцэхгүй гэдэг өөрөөсөө яг асуугаад би нэг юм зөрөгтэй болохгүй. Тэгээ 3 хоногийн дараа яг ингээд Европ
одоо энэ 120 лөө алхаад би явж байгаа байхгүй юу? Автобус нь суухгүй албаар алхсан юм а гэж яг ингээд дунд нь яг нэг юм зай хэрэгтэй байгаа гэсэн чинь. Тэгээд яг тэр замдаа би бүр ингээд айгүй их нөгөө фестивал хийжсэн мэдрэмжүүдээ дахин мэдрэх гээл ингээд өөртөө амар их яриад би яг чадах уу гэдгээ амар их өөрөөсөө тэг ингээд асуугаад чадна гэдэг хариулт олгон дээр би яг чадна гэдэг мэдрэмжтэй юм нэг хүчтэй болоод байгаагаа мэдээд байгаа учраас яг өөртөө дахин тэгээ ажиллаж байгаа. Тэгэл би орохдоо за одоо би яг чадах юм ийсэн гэдэг нэг айгүй гоё нэг дотроос яг чадах юм ийсэн гэдэг юмтай болоод орохоор амар гоё нэг тийм 50 хүн 50 нэрнгээс нэг тийм шалгалтнаас хүн айдаг бол нэг тийм 50 айгүй нэг тийм гоё чадсан юм шиг нэг гоё орсон байхгүй. Тэгээд би орохдоо яг би тэр шалгалтыг жилийн өмнө өгч ирсэн байхгүй юу? Ямар хүн шалгалт гэдэг би мэдчихэж байгаа. Тэгээд би жилийн өмнө өгөхөд гол нь миний яг бэлдсэн юм ирсэн ирнэ би унтсан байхгүй тэр шалгалтыг. Тэгсэн болохоор амар тийм айдастай байсан өмнө. Тэгээ би жилийн дараа тэр шалгалтаа өгөхөд миний бэлдснээс миний сургалтын цаасан шалгалт өөр юм ирэхэд би тэгж тийм амар хүн дээр хүлээж аваагүй хийгээд тэгээ би тэнцсэн бүр амар яг энэ бол яг надад бол яг жинхэнэ нөгөө нэг одоо яг тэр үе байдаг да нэг үг байдаг да Бурханаас өгсөн юм шиг миний яг ингээ хүслийг биелүүлээс гэж гуйдаг штэ. Тэр яг биелсэн байхгүй юу? Ёстой тэр шалгалтанд өстой бурхан орсон. Яг би мэдээд байгаа байхгүй юу? Тэр бүр яг үнэ. Яаж бодвол би өмнөх шалгалтыг бодвол би хангалттай тэнцгээр мэддэг юм орж ирээ хангалттай тэнцгээрээ тэнцээгүү. Хоёр дахь дээр нь би хангалттай тэнцгээгүй байдаг. Тэр бүр амар сонирн байгаа шүү. Би яг тэндээс бүр амар том ихтгэл олж авсан байхгүй юу? Яагаад тэгэхээр яг би яг мэдээд байгаа шүү. Тэгсэн ирнэ нэг цаанаа ингээ болцохоор бүр яарчгүй надад яг тэгж санагдаж байгаа юм чинь нэрнгээс л бурхан л үтээсэн байх та гэх бүр ингээ ажилдаа явахнаар тэгж бүр өөрөө энийг хүрээд байгаа юм чинь нэрнд бурхан бүтээгээд би ажилд орчихсон шүү гэж бодоод яг чи орцоо одоо би ажиллаад 8 сар 9 дахь сард ажиллаа. Яг 1 сард орж байгаа байхгүй. Тэр чинь 11 сард би сургалтандаа суугаад 1 сард ажилдаа орж байгаа байхгүй юу? 3 дахь сар дээр орж байгаа. За тэгээ яг энэ эцгэд надад яг нэг тийм давхгүй бас нэг дараагийн давааг давах тийм амар том итгэлийг өгсөн байхгүй. Тэр юу гэхээр манайх байранд орохгүй 4 жил түрээсийн байранд амьдарсан байхгүй. Тэг ингээ эхний байрныхаа байранд ингээ хөлөгтүүлсэн. Тэгээ дараагийнхтаа орж чадахгүй ингээ байж байгаа байхгүй. Тэгээд ингээ маань хөрөөрхөнд ингээ бүтээх гээд яваад байгаа ч гэсэндээ би нэг тийм бүтээн гэдэгт нь итгэхгүй заяа нэг тийм сонио. Гаанаас энэ мөнгийг баг бий болгох гээд байгаа юм. Тэгээ араанаас энэ тэгээ амар гоё байрмаар би төсөөлж чадахгүй байсан заяа. Зүгээр л ингээ нэг баг л зүгээр л нэг өөрсдийн гэсэн байртай болчиход надад бодоод санагдчихсан байхгүй. Тэгээ би яг тэр ажилд орсны дараагаас би яагаад бүр амар гоё байр төсөөлж болохгүй байгаа юм бодоо гэж ингээ хязгаар давах мах яг нэг ийм нэг юм тэр үед яг тэгж орж ирээд ингээд нэг тонкороо би нэг гоё ногоон тийм хүлэмж шиг нэг юм гоё ногоон юм хараад төсөөлсөн байхгүй байраа. Яг бол надад тэгж төсөөлөх хүчийг ингээд өгчөж байгаа хгүй өмнө зориг өгчөж байгаа учраас итгэл төрсөн. Тий яг итгэл төрсөн. Болох юм байна. Би яг яагаад төсөөлөд үзэж болохгүй гэж бодоод тэгэл би байраа ингээд төсөөлөө. За би ингээд өөрийнхөө нөгөө нэг түрээсийн байрныхаа цонхоор харж байгаа хгүй би. Гэхдээ нөгөө нэг гоё нөгөө хүлэмжээ харж ийн гэж төсөөлөл өглөө би бүр айгүй гоё ирч хүчтэй болцдог болоод би гэртээ сууж байгаа юм чи яадг ингээ унтдаг гэсэн аахгүй өмнө нь би унтахгүй басмаар бүр санагдлаа зүгээр ингээ цаанаасаа бүр ингээ нэг гизэгддэг байсан бүр тэр үед тэгэл ингээд босоод тэг нөхөртөөгөө айгүй гоё харилцаа зоолсон учраас нөхрийн ажил амар хөмчтэй айгүй гоё биднээс тэгтээ нөхрийн ажил нөлөөлдөг юм байлээ шүү. Өнөөл яагаад ч нөлөөлдөг юм чи тэгэл ингээд Энэ үнэ эмэгтэйчүүд нөхрийнхээ ажлыг үнэхээр их бүтээдэг шүү. Яг бүтээдэг бүр бидний тэр ерөөл ийм бидний эсгэл нөхөртөө өгж байгаа тэр эсгэл маш их нөлөөлдөг. Тэгэл би нөхөртөө ингээ итгэдэг болсон. Би итгэдэггүй байснаа мэдсэн учраас ингээд үнэхээр чин сэтгэлээс итгэж чин сэтгэлээс ингээд нөхрийн ажил бүтэмжтэй байгаасаа ажиллаа стрессгүй хийгээд ирээсэй гэдэг ингээд би өмнө ажлын тухай үнэхээр юу ч боддгоо байсан. Болчихл байгаа байлгүй бараг л нэг тийм надад ямар ч хамаарлаггүй юм шиг бараг өөрөө л хичээвэл болох байлгүй мэлгүй гэж боддог байсан юм чинь энэ ч би хичээх хэрэгтэй байна гэдгийг бүр айгүйх ингээд бодоод ингээд тэгэл нөгөө байраа төсөөлөл манай нөхөр өөрөө болонгуудаа айгүй тийм эйгүү хүн баггүй хичээл зүтгэл маш өндөртэй тийм
буцаад нэг тийм махруу тийм хүн баггүй. Тэгэл би тийм гэдгийг нь гэхдээ би бас яг тэр сургалтын дээр сууж явахдаа л би тэрний хойшил нэр нь ингэж нөхрөө ингэж үнэлдэг болсон байхгүй яг үнэлэмж би яг мэддэг хараад таньсан байхгүй юу. Тэгнээс ч би өмнө нь үнэлдэггүй байсан учраас бид нарын амьдрал тийм байсан. Яг тийм шүү. Яг өмнө миний амьдрал яг тийм байсан. Би нөхрөө үнэлдэггүй байсан учраас бид 4 жилийн турш тэр тийм төрөөсийн байр дамжиж явсан. Энэ баг яг өмнө бодит үнэн байхгүй юу. Тэгэл би яг нөхрөө чадна. Миний нөхөр ийм мундаг юм биш үү гэдгийг яг бодит мэдээд ирэнгүүт нөхөр ингээд өөр болоод ажлын хүчмжтэй болоод тэгээд ингээд энэ тэндээс сонин юм болсоор байгаа л битүүрийн байрны урьдчилгаа ингээд бүтсэн бүр ингээд ах дүүнэр бүр манай нөхрийн талын ах дүүнэр ингээд бөөнөрөө ингээд бүр ингээд манайхыг байранд оруулах ёстой юм ёстой юм шиг бүр ингээд зэтгээд бүр ингээд энэ тэндээс нөхөрсөн ингээд утастаад бүр болохоо байлаа гэж ингээд том их чинь бүр ингээд ярьж байгаа хгүй бүр та хэд бүр болохоо байлаа ингээд хоёр хүүхдээ очоод ингээд ярингууд би бүр ийм ингэдэг юм уу бүр харин тийм бүр яг тэр үед яг тийм болсон. Тэгээд манай аав чи манайд эдгээс ахгүй хатан маа манайд ээжсэн ингээд ховд руу явах гэжсэн аав нэстэ ховдод суман зачаад баг засаг дарга марахтаа болцоод зээл нэл бүтээн гэж аа маа бүр тэгж байгааг энэ бүр ингээд таанасаа ингээд хүн болгонд нөлөөлж байгааг нь мэдсэн байхгүй яг тэр болгон надад буцаад ингээд нөгөө ийм итгэл дахиад нөгөө итгэлээ чинь нэмдээр би бүтэх юм байна гэдэгтээ улам ингээд итгэл улам ингээд яг хийх чийлдгээр ингээд талархаад би ингээд баярлаад ингээд яг нөгөө нэг багш хэлжсэн шүү дээ нөгөө итгэж гинүү чигээ нөгөө утас гар дээрээ тавьж би тэр үед яг байртай болж байгаадаа ингээд баярлаад байгаа байхгүй цаанаасаа тэгээд би яг одоо шүү дээ би яг одоо хүнү малын урдад Харам пүүжигийн баруун урдад нь би Макс Эдгийн хотгонд хоёр байранд яг өөрсдийнхөө байранд ингээд амьдарч байгаа байхгүй. Үнэхээр яг одоо яг манай цонхоор яг миний харж ирсэн тэр ногоон хүлэмж манай байрны гадаа яг 4 ийм ногоон хүлэмжтэй. Тэгээд саяхан 100 ингээд нөгөө ийм ногоон нэг ил татчихгууд яг ийм ногоон гой үзүүлэг ургацсан юм шүү дээ. Тэгээ модтой тэр мод урдын мод тэгээ урд руу бас манай хадмаа мод тарьж мэрээд яг л миний харж ирсэн тэр яг хүлэмж яг манай цонхоор яг одоо харагдаж байгаа байхгүй юу. Би бүр яг энэ бүр хэлдэг яг би яг нөгөө хэлдэг штэ нөгөө эцгэлцэн чиний яг ингээ нөгөө шанагдж байгаа шанаг чи ингээд яаж шанагдсан яг тэрүүгээр чи ингээ уудлаг гэдэг бол над дээр бинтээ яг бинсэн би бүр үнэхээр талархаж ингээ содаагчтайгаа уудлаг яг энэ яг одоо ингээ сууж байгаадаа бүр бүр ингээ одоо ингээ та нар ингээ туулаад үзсэн бодоод тийм айгуу гоё харин тийм яг энэ бүр яаж чадгаа гайхалтай. За энэ тархинд өөр хүмүүс ойлж шүү. Яг энэ болгон бүр ингээд энэ болгон угаасаа яг нэрийн өдөр болгон бяцлал хийгээс л ихэд бүр ихтэй бүр би бүр багшийн хичээлийг ямар их бичиж бичсэн хичээлээ уншаад бяцлалаа хийгээд өөрөөгөө бичсэн юм уншаад үнэхээр энэ бүр гайхам шиг гэж л энэ баг та. Манай төлөө урьдчилж аах нөгөө 7 хоногт 1 удаа зарим эхний сарда 2 удаа өглөө орой гэж ордог ус. Тэгээ би цэгийн шиг тэгж сурсан хүн урд өмнө харж байгаагүй те. Ангийнх нь унтаад микэ хаагаад кама хаагаад бичих чи манай цэгийн ингээд яг микэ нэгээд өглөө чи орой ч ингээд хинч камера нээхгүй микэ нээхгүй байсан чи ингээд яг ингээд сууждаг. Тэгэл яг ингээд намайг юм ярьж яхад ингээд дэвтэрэн дээрээ бичээл. Тэгэл хичээл төгсгийн 2 дугаар сарлаа ороод 3 дугаар сарлаа орж ах чи ажилд орчлоо гэл. Бид нар чинь бүгд баяр хүргээл. Тэгэл тэгж яхад нэг бүтэн дэвтэр дуусгацаа одоо 2 дахь руугаа орж ингээл би бүр өөрөө гайхаад. Тэр үнэхээр гайхалтай байсан. Тэгээд гол нь хамгийн чухал юм нь би яг өөрийгөө олсон байхгүй юу. Би
Ингээ яг тэр ингээд нэг номны арын хэсгээр ингээд юунд дуртай, юунд дургүйгээ бичгэд хүртэл би бүр ингээд амар сонирн болж байсан шүү дээ. Би бүр өөрийнхөө юунд дуртай, юунд дургүйгээ ч мэдэхгүй ээжиж баг юу хийгээд байгаа юм даа. Яг тийж бүр бодогдчихсан. Яг хүн явж баг нөхрөө хүүхдээ ээж аваа амар сайн мэдээд байгаа юм нэ. Баг одоо илхэн танихгүй шахуу бүр хамт байдгүй шахуу ингээд нэг найз майзгаа ч хүртэл хүн амар сайн мэдчихийдэг юм байлээ. Яг тулах юм бол хүн өөрийнхөө хамгийн мэдэхгүй явж идэг юм байна гэдгийг би бүр тэр үед бүр ингээд шоконд ортлоо яг мэдэрчээсэн. Яг тэр надад бүр амар сонин нэг тийм муухай юм шиг. Тэгээ за яг дараад нь бодоход хамгийн гоё зүйл байсан байхгүй юу? Би өөрийгөө танихгүй байгаа юм байна шүү дээ. Би бүр өөрийгөө харахгүй бусад бүх юмыг хараа яваад байгаа юм шүү дээ гэдгээд би бүр амар сайн мэдсэн. Тэр бүр амар зөв айгүй гоё зөв. Тэгээ саяны сургалтын дээр би бүр одоо багшийн нэг тийм голын хатгаас гэдэг нэг подкаст эдэм та. Надад яг тэр амар дутуу байгаа юм байна да гэдгийг би яг ингээ мэдрээл явуулсан хгүй яг нэг тийм би ингээ өөрийнхөө яг үнэхээр ингээд надад хэн ч мөнгө өгөхгүй байсан ч гэсэн би тэрийг ингээд хийгээд тэгээ би тэндээсээ ингээ аз чаргал мэдрэх юм юу байх юм болоо гэд ингээд тэгээ би одоо яг бодохдоо яг тэрийг ингээ олчж байгаа хгүй яг энэ саяны сургалтнаас тэрийг олоход нэг тийм надад нэг тийм амар хэцүү санагдаад тэгээ ингээ яг саяны энэ дэвтэр програм яг тэрийг олуулж байгаа юм шиг надад яг санагдсан хгүй яг ингээ нэг юм хөдөлж явсаар хагаад тэр нэг хамгийн ихэнд бид нар нэг өөрийгөө үнэлсэндээ тэр үнэлэмж тэгээ дараад нь тэр үнэлэмжийг би үнэлж явах хүртэл би тэрийг олоогүй байсан байхгүй яг ингээд нэг тийм олоогүй л тэрийг яг үнэлсэний дараа дахиж нэг үнэлсэндээ бид нар яг тэн дээр би яг яг ийм надад яг ийм зүйл татаад байсан байх штэ гэд тэгээ хийгч бас нэг дараад нэг бидний нэг хичээлээр ярьсан да та нэг ярьжсэн да нэг бидний зорилго нөгөө нэг амжилтанд хүрэх том хүмүүсийн зорилго ийм байхад ийм байд юм шиг яг тэр мэрэндээс ингээд яг надад нэг юм нэг дон гэдэг нэг юм ингээд орж ирээд яг би яг тэрийг ингээд нэг дотроос нь ихэд яг тэрийг л ингээд олох гол ингээд зүдрээд байгаа юм байна да гэд яг бодож явж байгаад яг яслагадаа хийхдээ за би яг надад дотор л тэр байгаа да надад яг тэр хэлэх ёстой л ахтаа гэд ингээд нэг орой ингээд бясалгаад сууж явахдаа би яг бүгдэн ингээ гоё мэдэрж байгаа хгүй яг тэрийг би ингээд яг хүн ингээд хүнээс гарч байгаа хүч надаас гарч байгаа хүч ээ штэ эхлээд гарч ирсэн хүч миний төлөө гараад дууссан хүч байсныг би яг одоо яг тэр үед мэдэрсэн байхгүй юу би дахиад өөрийнхөө төлөө ингээд хүч гаргаад дутаад байгаагаа мэдээд байгаа яг тэр үед би дараад нь одоо яг саяны сургалтын дээр мэдсэн байхгүй юу өөрийнхөө төлөө гаргах хүч ингээд надад дууссан байгаагаа яг мэддээсэн байхгүй нэг тийм дахиад том хүч надаас ингээ намайг хөдөлгөх дахиад том хүч буцаад байсныг би яг тэр бясалгалтын дараа ингээд би ингээд бясалгалтын төлөө гэхээр надаас дахиад хүч гарах юм байна шүү дээ гэдэг яг нэг тийм юм надад яг тэр энэ сургалтын яг хамгийн том дахиад тийм юм яг болж байна надад тийм байгаад байна. Үнэн. Би өөрөө ч гэсэн өөртөө ажиллаж байхдаа өөрийнхөө төлөө нөө махаараа зүтгээд бол би ингээ ядарсан, шантарсан, дууссан байсан байхгүй миний гүйч дууссан байсан. Тэгээд нөгөө доктор Жовийн подкастыг сонсоод өөртөө ажиллаж сууж байхад би бусдад тус болъё, бусдыг нөгөө юу гэл нөгөө монголчуудыг баяжуулъя гэж ботцсон чинь өстө хийх юм зөндөө байгаа юм байна те. Би өстө тийх хэрэгтэй юм ингэж яг саяны энэ нөгөө ингээд бусдын төлөө гэдэг бодлыг агуулж эхлэх үеэс хүн дахиад бүр илүү том хүчтэй болдог, том зорилготой болдог. Тэгээ бүр ингээд дахиад өөрийгөө ингээд хөгжүүлээ. Би улам юм мэдтгэсээ чадaltaй ийм юм байж ижил би хүнд болсон шүү дээ. Тэгэл ингээд дотроос ингээд амар юм ундраад ингээд яг үнэ бас ингэж юу ер нь л хэмнээ өвчрөө ерөөсөө өөрийнхөө өвчрийг л олсноос л эхэлдэм байх гэдгийг бол туйлын сайн өвчин дээр ч ялгаагүй юун дээр ч ялгаагүй ингээд өөрчлөлтөнд өөрийгөө өөрчилж байгаа юм дээр бол ерөөсөө яг л өөрөөсөө эхлэх хэрэгтэй юм лээ. Үндэ өдий 60 хүртэл явж байхдаа өөрийнхөө ойлгоогүй юмыг маш ихээр мэдэж авсан байхгүй. Өөртөө жинхэнэ ажиллана гэдгийг бол үнэхээр утгаар нь одоо
олж ойлгож байгаа. Бүх юм эхэлт юм билээ. Тэгэл өдөр тутамдаа өөрийнхөө жижиг сажиг гэхгүй бүх юм онгочид тонгочид өөрийгөө өстө үнэн дээр нь авчиж ууж өгсөн дараа лээ. Тэр гайхалтай. Тэгээ би яг нэг дуусгаад яг энийг сонсож байгаа бүх хүмүүс ингээ хэлмээр л санагдаад байна л да. Тэгээ мэдээж бүгд л нэг айгүй гоё үр дүн бас нэг айгүй сайхан нэг доторх ийм юмаа олох гээд нэг тийм юм хүсээд энд явж байгаа шүү дээ. Тэгээд яг энэнд яг тэр бодоод байгаа дотроо бодоод байгаа мэдэрмээр байгаа хүрмээр байгаа тэр бүхэндээ ингээ хүрээ гэж үнэхээр чиглэж хүсчихэд байгаа бол бяцлаглаад өдөр болгон сайн хийгэрэй л гэж яг тэр л яг тэр бүхэндээ хүргээхүүл бид. За энэ үнэ бүр хараа. Одоо нөгөө түрүү хэлсэн шүү дээ. Нэг бол бид нэр ухамсаргүй програмаар амьдрын, нэг бол сэргэг ухамсартайгаа тэр нөгөө мэрэгэн түргэнтэй тэр бурхны тэр гэгээлэг хүчээр амьдрна гэж яриад байгаа. Тэгэхээр бид програмаар амьдарч байхдаа биендээ захирагдчихэдэг байхгүй юу? Өвдөд байна. Тэгж намайг зовоогоод байна. Ингэж ядраад байна. Залхуу үрээд байна. Ингээд юм тэгээд дандаа ингэж биендээ захирагдаж амьдардаг. А гэтэл хүн юм том зоригтой, том мөрөөдөлтөй, мэрэгэн ухаантайгаа сэргэг ухамсартайгаа амьдарч байхдаа бие даван туулдаг буюу бие даван туулна гэдэг чинь юу гэсэн үг? Өглөө болгон босоод ч юм уу эсвэл орой болгон бясалгалаа хийнэ. Өөрийнхөө төлөө хөдөлмөрлөнө. Өөрийнхөө төлөө цаг зав гаргана. Өөртөөгөө ажиллана. А тэр хүсээд байгаа зориг мөрөөдлийнхаа төлөө ямар нэг юм хийх вэ? Тэр энэ үед хүн залхуугүй болдог тий. Маш бүтээлч болдог, хүчтэй болдог. Тэгэхээр цэгийн хэлж байгаа энэ бол маш чухал зүйлс. Тэгээд манаас энд байж байгаа бүх хүмүүс яг энийг ингээд сайн ойлгож аваасаа гэдэг. Би бүр ингээд хоёр гарын дээр нэмээ дахиад хоёр хөлөө ташмаар. Дөрөв өвчөө ташмаар санагдаа. За дараагийн үнэ яриулъя. Бачаараа энэ нөгөө юугаа уншаад байгаа? Сэтгэлээ уншаад байгаа. Пүүжээ би яг одоо өөрийгөө жигшиг шатнд яваад байна. Баярлалаа. Маш гоё туршлага хуваалцж байгаад гинэ. Миний бүр нүдэнд гарчлаа гинэ мөөг. Ямар гоё юм бэ гэж. Ямар гоё юм бэ. Мундаг шүү, баяр хүргье. Яста гоё. Ямар гоё юм бэ гэл. За баярлалаа. Манай цэг бол яа харахгүй өстэй амьд жишээ. Эндээс нөө сургалтын суугаагүй хүмүүс танхим түрээд. Харин сургалтын суугаагүй хүмүүс манай цэг гэрч байна. Бата хүн тэрэндээ араас айгүй олон хүмүүс гарцсан. Ой яагаад Үгүй одоо ярэ. Тийш. За дараагийн үнэ. За тий. Сайн байцгаана уу? Би тархиа өөрчил сургалтанд анх 2024 онд 3 сарын сурагч, 3 дугаар ангийн сурагч. Манай ангид чинь тухайн үед чинь бас 80 гаруй хүмүүс оролцсон гэсэн ба. Миний бод 50 хүмүүс гэсэн лөө. 60 байсан. Ямар ч лсэн бидний сургалтанд хамрахтаас өмнө нэг өвдсөн байсан. Тэгээд өвдсөн байхдаа өөрийнхөө одоо юунаас ол шалтгаалаа өвдсөн олохгүй эмнэлэг явахаар ингээд шинжилгээ онцлогоо одоо бүр томографийн шинжилгээнд хүртэл би орж исэн. Тэгээд өвчнийхөө шалтгааныг ерөөсөө олоогүй. Тэгэл 6 сар тасралтгүй унтахгүй болохоор бүр хөл дээр гიშгэж чадахгүй гуйваад тэгэл хөл өвдгөө нугалцхал юм бол бараг шууд газар унахаар тийм хэмжээнд хүрсэн байсан. Тэгээ тухайн үед өөрийгөө ингээ өвдснөө ингээл эргэцүүлж бодоод өвчтөй орон дээр хөвтөж байхдаа бодоол эргэцүүлэл яагаад би ингээ эрүүл мэндэ алдчихсан юм бол миний яг юу өвдчихэд би ингээ унтаж чадахгүй байгаа юм бол тухайн үед бодож ирсэн. Тэгээд бодож байгаа л нэг 4 эмнэлэг твтсэн юм а ер нь бол. Тэгээ эмнэлэг твтээж нэг үр ашигаач өгөөгүй. Тэгээ яг тухайн үед эмнэлэг твтэж байхдаа бол эм мөгөөд унтдаг л байсан л да. Гэхдээ унтсан чсэндээ нэг эрүүл мэндийн байдал хэвээрээ байгаад байдаг. Тэгээ ангаах талаасаа болохоор надад ямар ч одоо юу өгөөгүй. Шийдэл ерөөсө гараагүй. Тэгээ би одоо ингээл за би ч нэг урт наслахгүй юм байна да. Ер нь хүн өөх гээд ирэхээр ер нь ингээд нэг иймэрхүү байдлаар өвдөж одоо нас ордын байна гэж дотроо бодож ирсэн. За одоо ч би нэг жилч хүрэхгүй өөх юм болов эсвэл одоо их удахгүй өөх юм байна да гэл. Тэгээ
хүүхдүүдээ ч бүр сүулдэ өвдсөн болохоор яаж анзаарч чадах вэ? Анхаарч чадахгүй. Өөрийнхөө хувцалтаач гэсэн бүр сүулдэ бүх юм хайцсан. Нөгөө жоох охинтой ч би чинь тухайн үед чинь манай охин чинь сургуульч ороо гэсэн. Бүр охиныхоо хувцсыг ч хүртэл бүр угаах тэнхлэхгүй болсон байсан. Тэгэл ерөөсө бүх хүүхдүүд бүгд хаягдаад нөхрөө ч гэсэндээ гэртээ орж ирж байгааг нь харахгүй, гарч байгааг нь харахгүй. Ерөөсө бүх юмыг бараг л гэрэл унтарсан юм шиг байсан байхгүй тухайн үед. Тийм шүү дээ. Тэгээд нөгөө тэтэ тэрэнгүү нөгөө нийгмийн даатгал төлж яахын тэтэ тэрэнгүү би нөгөө тэтгэврт гарах наснасаа өмнө нас орчих юм байна гэж дотроо бодож байсан баг. Яг нас орох хэмжээнд баг хүрсэн байсан. Толинд ингээ харахаар миний царай ингээд нэг тийм борц шиг болцсон. Ямар ч ингээ усахгүй. Өө бол нусмас уугаал байгаа л да. Тэгээ өдөрт нөгөө нэг аяг хоол идэхээр орохгүй. Тал аяг л хоол иддэг байсан баг. Хүчээр бүр залгаал иддэг байсан. Ямар ч хоол идэх хүсэлгүй болцож байгаа. Тэгээ дахиад одоо шинжилгээ эмнэлгээр явъя гэхээр сүүлдээ бүр яваад яах яшиг ингээл тэгэл өнгөрдөг юм байж. Тэгсэн чинь хүний ээж л хүнд тусалд юм шиг байгаа. Тэгээ ээж санаан зовоод хоёлаа нөгөө юунд явъя ерөөсөө чи наад нойрны юмнуудаа бүгдийг одоо шууд хог руу хай. Тэгээ хог руу хай гэхээр нь би тгийгэл ээжтэй итгэл ээж намайг аврах юм санагдаад тухай үед. Тэгээ ээжигээ дагаад урдсан байл. Би бол мартсан байсан юм. Тэгээс ярьсан сэргчлээ. Ээжигээ дагаад юунд явсан? Ардын эмчилгээнд явсан. Тэгээ ардын эмчилгээнд явсан чи ардын эмчилгээнд нэмч нь айгүй өөртөө ихтэй. Наад чи угаасаа ингээд хүний нөгөө нэг биеийн дотор байдаг ингээ хий өвч ингээд ихсэд ирэхээр ингээд унтгаа ячдаг байхгүй юу? Та бол аргагүй. Одоо тэгээ та өвдөд хэр удаж байгаа ингээ би одоо ямар ч лсэн нэг 2 сар гарan унтсангүй гэж би хэлжсэн байхгүй. Тэгээ эмээр л нэг надсныг унтаал тэгсэн ч гэсэн миний би ерөөс амрахгүй хөл говьсаа хэврээл байгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр эмнэлэг дээр байсан нэг ах би ерөөсөө огт унтдаггүй 10 жил унтахгүй гэх нь 2 сар би унтахгүй байхад энэ 10 жил унтаагүй гэхээр би бүр гайхаад байгаа байхгүй. Тэгээ би 2 сар унтаагүй байхад би бүр ингээд говьд тахт чинь яаж 10 жил явсан юм бол доо гэл дотроо бол тэгж бодоол байгаа. Тэгсэн чинь харин тэр эмч болохоор нөгөө надад итгэл төрүүлээд ямар ч лсэн ардын эмчилгээгээр явал та одоо ингээд шаардсан байраа хэлгээд там ман уугаад тэгээ зүү мүү эмчилгээ хэлгээд тэгэхээр та унтдаг болно. Угаасаа шууд. Тэнгүүд нь би ийм унтуулахгүй байхад энэ эмч яаж унтуулах юм бол даа гэл дотроо бодоол би ардын эмчилгээгээр явж үзээгүй л дээ. Тэгэл ээж минь дагуулад ирсэн болохоор нөгөө эмчтэй угаасаа ер нь хаашаа л харна хин нэг найдар төрүүлжүүл итгэл маань тэрлүүл яваад байгаа юм чинь. Тэгэл надад 15 хоногийн там бичиж өгөөл өдөр болгон та шаардсан байранд яваарай гэл. Тэгэл өдөр болгон шаардсан байранд явал ээжтэй тэргүй миний нөгөө унтуулжсэн нойрны ямиг хог руу хаягдсан юм чинь. Би тэгэл эмгүү унтахаар шийдэж байгаа штэ. Яагаад гэвэл тэр эмч одоо ингээл ардын эмчилгээр л явъя. Ангаахаар явчаад ах чинь унтахгүй ингээд 40 сар болцсон юм чинь ингээд. Тэгэл тэр эмчтэй итгэл эхний өдрөөсөө эхлээл за одоо унтна гэж бодоод ерөөсөө л тийм л бодол толгойд байгаад дэтгс. Тэгэл унтна гэж бодоод эмээ уугаал орой нөгөө сүүндээ нөгөө нэг тангаа хийж унтаад тэгээ өглөө босоод за ямар ч энэ унтдаггүй юм байна ямар ч за ямар ч лээсээ ээж минь дагуулаа явсан чинь ээжийнхээ итгэлийг алдахгүй ээж минь намайг бас итгэжээсэй л гэж бодоод дагуулаа явж байгаа юм чинь гэл. Тэгээ 15 хоног тэр эмээ уугаад эмнэлэг дээр очисон тэгээд нөгөө эмч минь унтсан уу гэдээ дандаа асуудаг. Тэгэхээр ингээл амаараа хариулахаа бүр болцсон сүүлдээ надад толгой молоогоор ярих хүсэлгүй болчихж байгаа юм чи. Тэгэл ингээл тэгсэн чинь харин 2 дахь сараас нь эхлээд 3 цаг унтаж мутаад байна бас. Тэгэхээр нөлөөлт юм байна ямар ч цаг 3 цаг унтна гэж надаас айгүй том төвшөлт байхгүй юу. Чи унтдаггүй байсан үн чинь тэгэл шүнжээгээс ирүүн байж байгаа өглөө нар гэж байгаа юм чинь. Тэгэл 3 цаг унтдаг байжаад 3 дахиад эн чинь нийтдээ бүр би чинь 6 сар тасралтгүй явсан юм чинь. Амаг мөнгөө тэнд өгч байгаа юм чи одоо юу хийлэг хийлгээл ингээл мөнгөө шилжүүлэл мөнгө бол нэг ер нь эрүүл мэнд тал дээр бол мөнгө бол авардгүй юм бэлээ ямар ч гэсэн хэдэн сая төгрөг байсан ч гэсэнтэй бүнийг авардгүй юм бэл. Тэгээд чин 4 сар тасралтгүй явсаа бас ерөөсөө унтахгүй хөвөөрэл байгаадсан. Хаяа нэг 3 цаг унтчихал заримдаа нэг цаг унтна. Ер нь бол нэг актер бол том амжилтанд бол хүрээгүй.
Гэхдээ яг бүр огт унтдаггүй байсныгаа бол бас унтаад байсан. Нэг хоёр цаг гэхэд надад айгүй амжилттай байгаа тоххой. Нэг цаг унтаад босоод ирэхэд хөлний говьлт багасаад байгаа байхгүй юу? Хөл бүр ингээд нөгөө тасралтгүй ингээд зогсоогороо зогссон юм шиг тийм мэдрэмжтэй байгаад тахар чинь эрүүл мэндийн талаас. Тэгэл би 3 цаг унтдаг болцсон. Тэгээ сүүлдээ ч яг 3 цаг унтдаг болоо бүр нөгөө юу яасан. Тэгээ одоо ерөөсөө ангаагч шалт юм байна да. Буцаад имэйл уумаар санагдаад байна. Тэгээд сэтгцэн имлэгт хандаад. Тэгээд тэр сэтгцэн имлэгт хандаад тэр сэтгцэн имлэг надад юу яасан байхгүй юу? Дөнгөж очисон өдөр нэг 2 юм санал болгоол. Тэгэл надад өгсөн. Тэгэл би за ямар ч сэтгэл талдаа өвчтөй болцсон юм байна гэдгийг тухайд ухаарал. Тэгэл нөгөө эмийн орой 7 цагаас өгдөм билээ. Тэгээд 7-оос өгөөд тэгэл бүгдийг унтуулд юм билээ. Тэгээ хөл мөлөнд нь давс дөрүүлээл. Тэгэл унтаал би өглөө сэрсэн чинь бүх хүмүүс босоо суудсан байсан. Ингээд босоо суудсан. Тэгээ би одоо яагаад бүгдээр болсон би бол унтдаггүй хүндээ яагаад энэ хүмүүсийн дараас ирчихвэ гэж бодоод байгаа. Яагаад олон сар ингээд унтаагүй болохоор өөртөө итгэхгүй байхгүй. Тэгээ нөгөө эмийн уугаад бүр нам унтцсан. Тэгээд сэрсэн чинь бүр өдрийн хоолныхын цагаар 1 цагт сэрсэн байгаа байхгүй юу ч мэдээгүй. Тэгэхээр би нөгөө нэг тэгж ядарсан байгаа байхгүй нөгөө ардынхаа имчилгээнд нөгөө итгэцсэн болохоор энэ ламаг имчилнэ гэд тэр чигтээ юм уухгүй айгу удаа явцсан. Тэгээ миний тэр одоо ядаргаа тэр өдөр тайлагдчих байгаа. Тэгээд л өглөө босоод хүү хэдэн цагт болж байгаа гэсэн мэдгүй 1 цаг л болж штэ өдөр 1-2 дуур хоол чиний өглөөний хоол чи энэ өдрийн хоол чи энэ бүхэн хоолоо идээд дууссан сэрж. Тэгэл би за энэ имлэг намайг авах юм байна гэж дотроо бодоод. Тэгэл тэр имлэг яг ямар ч зүйл намаа нөгөө нойрын минь жигдрүүлж өгсөн л да нэг 3 цаг унтуулдаг болол. Тэгэл дараа нь ерөөсө дараагийн арга хэмжээг энэ эмч ч гэсэнтэй би насаараа уна гэж юу байхгүй. Тэгэл ерөөсө подкастуудыг ингээл өөрөвчлүүлж үзээл уншаал. Тэгэл сонсоол. Тэгсэн чинь өвчнөө хайрл гээл та гараад иртээ. Тэнгүүт удаа өвчнийг одоо яаж хайрлтыг бол ямар ч ойлголт байхгүй бас өвчнийг бас хайрлтыг багтаа гэж бодогдоод байгаа байхгүй тухайд. Тэгэл нөгөө нэг тэр их баригч эмч та хоёрын яриаг сонсоол. Нөгөө тэрийг бол эхнээс нь ахгуулаад тэгэл зарим нь болохоор дахин үзэл. Тэгэл сонсцоод тэгэл сонсоод яа тэгвэл ерөөсөө өвчнөө хайрлах хэрэгтэй юм байна. Багштай өөрөө нөгөө би ингээл нүүрэн дээр ингээл за юу лээ зүү орох зайгүй ингээ юм ингээ гарцсан нөгөө одоо ингээд тийм одоо арсны асуудалтай байсан тэгээ идэгцэн гээл. Тэнгүүт нь өргөжлүүлээл дахиад нөгөө нэг дооги та хоёрын нөгөө нэг орчуулсан подкастыг сонссон чинь тэр нөгөө Стивентэй ярилцсан сонссон чинь нөгөө эмч чинь одоо энэ Joy одоо Свенза багш чи одоо бүр үүрцэн ясаа нийлүүлсэн баг чинь миний нойр хажууд нь бүр өстой юу ч биш юм байна гэж боддог. Айгуу зориг орцсон. Тэгэл би ерөөсөө шууд шийдсэн. Юусе сургалтанд нь ерөөсөө хамрагдъя гэд. Тэгээ би бүр 2 дугаар анги дуусах багт нь шууд төлбөрийн шилжүүлээл баг хурдан эхлээсэ гээд өдөр тоолоод хоног тоолоод тэгэл тэгсэн чинь багш руу шууд мессеж чийл би чинь догтлоо яарад байгаа байхгүй юу. Айгу хурдан өвчнөө шийдэх гэдэг шүү дээ. Тэнгүүтээ мессеж хийсэн чинь багш хариу бичиж байна. Удахгүй одоо 2 сарын сүүлээр танаа анги эхэлнэ. Тэр болтол та YouTube дээр тавигдсан бясалгалуудыг хийж сурж байгаараа гэд. Би огт бясалгал хийж үзээгүй. Ерөөсөө амьдралдаа. Тэгэл бясалгалуудыг хийгээл тавьсан чинь би тэр төвшөнд нь хүрч чадахгүй байна гэж дотроо бодчихсан. 4-5 дахь өдөр нь багшийн тэр тавьсан бясалгалыг хийгээл байгаа юм би. Хийх ёстой. Энийг хийж байгаа л яадаг юм байна гэж бодвол амжилтанд хүрдэг юм байна гэж. Тэгэл хийгээл. Тэгэл манай анги эхэллээ. Тэгэл эхлийн багшийн ярьж байгаа ерөөсө тэр яриа мэрэг нь ойлгоочгүй. Эхлээ ерөөсө ойлгохгүй гэсэн. Яаж энэ одоо ингээ унтдаг болох вэ? Надад ерөөсө унтах юм бодогдоод байна. Өөр ямар ч амьдралын идэг мэдэг юу ч байхгүй. Тэгэл одоо энэ багш одоо яаж өвчнөө хайрлахыг зааж өгөх юм бол гэсэн чинь багш ерөөсө өвчнөө хайрлахыг зааж өгөхгүй байна. Зүгээр л одоо ингээл тархины долгион унагадаг хичээл заагаал тэгэл ер нь тэгэл хичээлдээ орж эхэлсэнтэй нөгөө унтахыг одоо мартаач эхэлж байгаа байхгүй юу. Яагаад тэгэхээр нөгөө нэг эхлээ багш нөгөө 18 минутын нөгөө нэг долгион онтын тэрийг хийгээд эхэлсэн чинь надад ихтгэл төрөөл эхэлсэн. Би нөгөө суужгаад нөгөө ингээд 10 идэх минутын дотор ингээд миний тархины долгион ороод би ингээд нөгөө орон дээр эвдэж байгаа тохилцдгүй юм чинь суужгаад тохилцоод байгаа байхгүй ингээд унтах гад.
Ингээл тохирцол тэгэхээр гэл тэгээд би 7 хоног тасралтгүй би ер нь өдөрт 4-5 удаа хийдэг гэсэн. Уул нь өдөрт багшаахаа тухайн үед яхаа өглөө оройдоо хийж гараа гэсэн. Би болохоор энийг нөгөө удаан биедээ нөгөө нэг дадал болохын тулд ингээ ойрхон байнга хийж явах хэрэгтэй юм байна гэд бодсон. Тэгээд би ер нь бол аюу үнчээ. Ер нь бол 3 хамгийн багадаа л 3 хийдэг гэсэн. Тэгэл 5 мав. Нуу хахад би тархины дасгалаа хийлээ. Би надад савтаа болоорой гэх. Тэгээд өрөөндөө авчих. Тэгээд тархины дасгал масгал юу яриад гол. Манай гэр бүр ойлгохгүй. Манай ээж нөгөө сая сэтгцэн юм гэхдээ гараад ирсэн шиг. Сэтгцэн хөдөлсөн байна гэл. Надтай нэг харьцах хүн баг байхгүй. Наваг ерөөсөө бити мэдрэлтэй дэ гэж хэлэгч хүн байхгүй. Тэгээд би ч одоо өөртөө бол аюу ихтэй бас би одоо тархины дасгалаа хийгээл одоо өөрөө идэгнэ гэл. Тэгээд би чинь 14 онс штэ. 7 хоноод надад мэдрэгдэж эхэлсэн. Яагаад гэвэл би нэг гүн унталтанд ороод байгаа байхгүй. Тэгээд 14 хоноод ирсэн чи би бүр орой 10 цагт унтаад өглөө 5 цагт сэрээд би бүр цагаа хараад дунд нь би заавал сэрдэг байхгүй. 2-3 удаа. Огт сэрэхгүйгээр босч байгаа байхгүй. Тэгээд би за намайг ямарчсан эрүүл мэндийн байдлаас нөгөө одоо ер нь бясалгалал аврах юм байна. Би ерөөсөө өөрийгөө өөрчлөөд, тархиа өөрчлөөд тэгжээж би энэ эрүүл мэндийн асуудлыг шийдэх юм байна. Хинээс тусламж гуйх шаардлагагүй юм байна. Миний одоо ингээ гарц миний дотор байгаа юм байна гэдгийг анх ухаарсан байхгүй. Тэгээ энийг ухаарж аваад би ч одоо тэгэл нөгөө яг нөгөө нэг ингээ тэр гарах замаа ингээд ингээ шулуухаа олчихж байгаа байхгүй. Хүрэх одоо гэрэл нь одоо тэнд харагдаж байгаа. Тухайн үед би бүр ирээдүйн мөрөөдөгөө бодоод одоо нөгөө өвдөжсэн мартсан заяа. Нөгөө ажил бүгдийг мартсан байсан чи гинт ажил бодогдоод гинт хүүхдүүд бодогдоод нөхөр бодогдоод тэгэл ирээдүйн амьдрал тэр чинь ингээл цэцэглээ ургаад ингээл хамаг юм ургаад соёлоод эхэлж байгаа байхгүй. Тэгэл эхлэнгүүт нь би бүх юм ингээд 6 ер нь бол 8 сар үргэлжилсэн. Ер нь бүр актер хүнд үеийн 6 сар үргэлжилсэн. Тэр үед бол бүх амьдралаа мартсан байсан шүү дээ. Ер нь хүн л гэж бодчихсон. Бараг л авсаа бодож исэн. Тэгсэн чи одоо тэр юу авс. Одоо бараг тэгэл дэлхийн аялан маялна гэж бодчихсон заяа. Тэгээд чин банаач нь эхний 1 сар нь дуусаад тэгээ 2 дахь сар болоод ирэнгүүт би бас арай өөр болол 3 дахь 4 дахь руу ороод ирсэн чи бүр өстө амьдрал жинхэнэ цэцгэлж байгаа юм чинь. Тэгээ би нөгөө сургуультаа төгсчөөд багшийнхаа өгсөн даалгавруудыг бүгдийг ингээд ягштал юм. Тэгээ өглөө болгон зарим нэг найзуудтайгаа нийлж бясалгал юм. Зургуулаа, заримдаа 15 уулаа нийлж бясалгал хийдэг. Тэрийг баг би өдөртөө байгаа юм шүү. Баг багшиж байгаа юм шиг. Тэгээд бид нар яг хийдэг юм аа юм л дээ. Яг л өглөө босоод 6 цагт бясалгалаа хийгээл айгүй амжилтанд хүрсэн болохоор тэрэнд айгүй итгэлтэй. Тэгээд би чинь жил гарan шахуу ер нь тасралтгүй бяцлаглаа хийгээд тэгээд дараа нь нэг л төвшөнд байгаад байгаа юм. Тэгэл ерөөсөө яг нөгөө миний хийх ёстой юм а хийгээл эрүүл мэндэ бодоод тэгээ нөгөө цаашаа нөгөө ингээд хэвстэй юм байна. Тэгэнгүүтээ тэрийг яаж мэднэ тэр нөгөө сүүл дөрвөө ингээд нөгөө сургалтынхаа төв дээр ингээ уулзалтанд яваад багш бид хоёр подкастт оролцоо. Тэгээ багш намайг чамд ямар бэлэг өгөх вэ гэхээр би 50-ын сургалтанд бол би сууж чадахгүй хаа. Бас нөгөө юунд бэлэг гэхээр нөгөө сургалтыг авах гэдэг шүү дээ. Айгу бас шуналтай. Тэнгүүт багш нөгөө 5 сарын ангид таныг урилгаар оруулж та 5 сарын ангид ороор гэх. Тэгэл 5 сарын ангид яг би цагтаа орч чаддгүй ч гэсэндээ энэ нөгөө аппликейшн дээр нөгөө бясалгалын нөгөө эхний 1-7 хоногт нь ороод сүүлдээ нөгөө зав гарч өгөхгүй нөгөө юу яаж нөгөө нөхөж үзээдсэн байхгүй. Тэгээд энэ нөгөө хин сүхэлээ Инх сүхийн яриа айгу таалагднаа. Дахин ингээл тавь сонсно. Тэнгүүд нөгөө нэг ингээд надад ингээ өөрчлөлтүүд айгу гарцсан мөртлөө энэ нөгөө хүмүүсийн сэтгэлдлийг сонсохоор нөгөө ахаад нөгөө цаанаас далд ухамсар чи энийг сонсох ёстой. Чи болоогүй байна гэдгийг сануулж хэлээд хүмүүсийн ярьж байгаа яриа атуусан суужгаад хажууд ярьж байгаа хүмүүсийн яриа тэгэнгүүт ингээд үйлчлүүлж байгаа хүмүүсийн яриа хүүхдүүдээсээ сонсож байгаа яриа үг одоо ингээд надад ухаарал өгöd байгаа байхгүй зүгээр л жижигхэн үг л ухаарал өгöd байгаа. Одоо санаандгүй би одоо ингээд нөгөө жишээл яриа л да. Одоо манай баг хүү
Чи одоо ингээ гэр орноо ингээд айгүй удаан цэвэрлэх юм. Ээж нь ингээ 2 цагийн дотор ингээд бүх өрөөгөө янзлаад бүх юм ингээд шил толшиг болгочих чадж байгаа юм чинь чи адилхан бас ингэх ёстой гэж би хэлчихгүй юу. Би тэгтээ тэрийг ерөөсө хүүхдээсээ тийм үг сонсно гэж ерөөсө бодоагүй байхгүй юу. Урд нь өвчтэй байхад бол манай хүүхд надад ямар нэгэн байдлаар тийм үг хэлсэн бол би шууд сонсоол бомдоол тэгэл хэрүүл мөрүүл хийжтэй. Чи ихийнхээ үгэнд орсонгүй станер нанана гэлтэй. Тэгэнгүүт нөгөө манай хүү намайг тэгж байхгүй. Та өөрийгөө хитрхи дөвөөлгöd байна. Онгороод байна. Тэгж хэлэнгүүт нь урд нь надад тэгж хэлсэн байж таарааштай уудал айгуул. Тэгээ би тэрийг огт анзаар тэгэнгүүт миний сэргэх ухамсар нэгээд сэрэгцэн учраас би тэрийг шууд хүлээж аваад ичээд байгаа байхгүй хүүхдээсээ. Нэрэн би өнгөрцөн биш үү? Яагаад би нэрээ хүүхдтэй ээж нь тэгээ хийж байгаа чи яагаад хийж чадахгүй гэж хэлж байгаа ингээд дотроо би хүүхдээс ичиж байгаа байхгүй. Тэгэл ерөөсөө хүүхдийнхаа хэлсэн үг одоо ингээ жоохон ийм одоо манай сая нөгөө чихэр задлалдаг ийм жоохон хүртэл надад үг хэлэнгүүт би тэрээс нь ухаарлаа аваад байгаа байхгүй. Дандаа хүн бүхний хэлсэн үг надад ухаарл болж байгаа. Одоо энэ танхимд болж байгаа. Тэгээд энэ 5 сарын ангийнхны яриа тэгээд урдны одоо 3 дугаар ангийнх тэгээд подкастууд бүгд ингээд дандаа ухаарл харилж байгаа. Ер нь одоо сүүлийн үед ихтэй бас нөгөө сая агсан шатных дээр бас гинт өөрийгөө нэг хитрхийх ухаарал сэргчиж гээл бас өнгөрөөд байсан юм шиг байна. Тэгэнгүүт агсан шатанд суунгууд чи өнгөрөөд байна гэж надад далд ухамсар хэлээд байгаа байхгүй. Яагаад өнгөрөөд гэхээр зөндөө их сурах юм байх чи яагаад ингээд сурах юм чинь дууссан юм шиг бодоод байгаа юм гэж надад сануулж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг хүн айгүй бохиндхой ухаантай юм байна л та. Жижигхэн юм сурчингуудаа гэл ингээд нөгөө айгүй их нөгөө огшдг юм байна өнгөрдөг. Тэнгүү цаана дахиад өшөө олон боломжууд байдаг ш. Яагаад тэр боломжуудыг ингэж давж чадахгүй байгаа. Нөгөө давж сэтг гэдэг нь шүү дээ. Нөгөө давж сэтгэхгүй дөнгөж өнөөдрийн энэнийг харчингууд энийг ингэ хийчих юм байна. Ингээл би амжилтанд хүрчих юм байна гэж бодоод идэг байхгүй юу. Тэгсэн чинь тэрний цаана өшөө том боломжууд. Би нөгөө нэг эдгээр анги дээр үлээ. Сая нөгөө 5 сарын ангийн нөгөө нэг хагасны уулзалтан дээр би тэр бомбд нь болохыг хүсэж байна. Би тэгтээ хүснэ болно гэдэгтээ итгэлтэй байгаа гэж хэлжсэн. Угаасаа итгэлтэй байгаа л та. Тэгтэл тэрний цаана ахаа тэр бомбд чинь жижиг юм байгаа. Өшөө том юм бас байгаад байна гэдгийг одоо саяны агсан шатн дээр олж хараад байгаа байхгүй. Тийм тэгэл нөгөө хүүхдүүд маань намайг та ямар өнгөрөө ингэж хэлээд байгааг далд ухамсар минь намайг хүүхдээр минь хэлүүлээд байгаа байхгүй юу. Тийм сануулад өшөө өөр гой боломжууд байхад яагаад ийм сони юм дээр анхаарлаа төвлөрүүлээд байгаа гэдээ надад сануулж хэлээд байгаа гэдгийг бас ойлгож аваад байгаа байхгүй. За нэг иймэрхүү байна. Мөрөдлийн байшингаа баяр. Бид нэр одоо ингээд яг өнөөдрийн энэ уулзалт ямар утга учиртай юм би нэ таньж байгаа байхгүй юу? Хамт ингээд сонсоод байж байгаа бүх хүмүүс энэ хүн чи юм үтэй юм байна, ийм байна. Эргээгээд эн чинь нөгөө нэг хамт олон баг болох, гар нийлж ажиллах инхтих юм бүтээн. Тэгэхээр бидний зорилго бол зүгээр ингээд дор дорноо нөгөө хувиа борлуулаад даваа шаарлуулад явах биш, нийлж байгаа те. Бүр илүү гоё юм том community бүтээх, хамтрал бүтээх, бизнес бүтээх өөр юу ч бүтээж болдгийг санаа нь хүрээд бие нь хүрч чадж байгаа бүх юмыг бүтээх юм зорилготой. Тэгэхээр манай тоогоос үрэгчих ганц тэр их хэмжээний мөнгө ч биш те. Бүр юм нийгэм тустай түрүүний яста нөгөө цэгийг хилээд огшоод байдаг тэр бид нар бүгд л яг нэг тийм л хүн яг үтсийн бүлэгтээ хүний мөн чанар чинь ингээд 10 хоол идэхгүй 10 хүний хоолныг дор идэхгүй 10 хүний хувцсныг дор өмсөхгүй хэрэгцээ нууг нэг хязгаарлагдмал зүгээр шуналн дарагддаг. Тийм. Тэгүн гутаа хүн яг жинкнээс хамгийн их аз жаргал мэдэрдэг юм бол энэ сэтгэлийн амар амгалан энэ сэтгэлийн ханамж энэ хүмүүс дунд ингээд гоё хайр дүүрэн байх те аз жаргалтай байх энэ чинь л яг үнэндээ хүнийг хамгийн их жаргадаг юм аа. Тэгэхээр хэдүүлээ нийлж байгаа ийшээ явна. Явж байгаа. За манай шин доллар тоё те. Оёрдэн sorry. За 5 сүрэгчтэй баярлаа. За оёрдэн яриарай. За сайн байна уу? Намайг оёрдэн гэдэг. Би нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд эрдэм шинжилгээний ажилт хийдэг. За хүний хэмж мэрэгжилтэй. Тэгээд анх ухааны доктор ийм хүн байгаа.
Тэгээд энд ирсэн шалтгаан гэх юм бол би энэ тархи өөрчлөлийн тархи өөрчилж амьдралаа өөрчлөе гэдэг номыг анх мэдхдээ манай найз Уган Цэцэг гэх сэтгэл судлаач доктор байдаг. Тэр өөрөө бас нөгөө сэтгэл судлалын үндэсний төвтэй байхгүй. Тэгээд тэр найзынхаа одоо нөгөө нэг санал болгосон номыг интернетээр харсан байхгүй юу? Би хүний хөгжлийн номнуудаас бол уншиж ирсэн. Гэхдээ ямар номнуудыг уншиж ирсэн бэ гэхээр ихэвчлэн одоо тийм ээ хамгийн анх уншсан ном бол нөгөө дээрэд орох байшингийн мөрөөдөл гэж хэлсэн тий. Энийг уншсан 2015 онд уншсан. Яагаад уншсан бэ гэхээр тэр үед миний амьдралын бас нэг томхон одоо өөрчлөлт болох тийм шалтгаан гарч ирсэн. За би хүүхэдтэй болсон. За хүүхэдтэй болсон хажуугаар бас гэр бүлийн амьдралын нэг бас нэг өөрчлөлт гарч ирсэн. Тэгээд энэ номыг уншсны дараагаар би нэг өөртөө итгэл маань дахиад нөгөө унсан итгэл нэмэгдэх гэдэг юм уу тийм юм болсон. Ингээ явж хагаад миний хүний амьдрал их л сайхан ингээл өрнөөл явна шүү дээ. Тэгээд гэж байгаа би хоёрт хүмүүст их гоё бэлэг бэлдмээр санагдсан байхгүй юу? Тэгээд тэр шинэ жилийн өмнөх орой байсан 2016 оны 12 сарын 29-ний өдөр би хүмүүст яг ч юм нэг хүмүүс гоё бэлэг бэлдмээр санагдаад тэгээ ялангуяа хамгийн ойрхон ажлын гэр бүлийн хэмдээл бэлдмээр санагдаад тэгээд өөрийнхөө шүнжин би сууж байгаад өөрийнхөө дотор гурхсан юм нэг 10 хэдэн үг байсан. Тэр болгоныг бичээд хүмүүсээр суглуулсан. Тухайд шинэ жилийн бэлэг болгоод. Тэгсэн тэр шинэ жилийн бэлэг болгоод суглуулсан чинь хүмүүсийн сугалсан тэр суглаанууд бүгдээр ингээ бэлдсэн байхгүй юу? Ялангуяа миний өөрийн би юу гэсэн мөрөөдөл биелдэг юм гэдгийг би сугалсан 17 оныхоо юм дээр тэгэнгүүт мөрөөдөл биелдэг юм да гэж бодож жангууд би өөрөө юу гэсэн Монгол улсын морин урын чуулгатай хамт уртын дууны тийм том концерт хийхийг аягүй хүсдэг гэсэн байхгүй юу? Тэгсэн 2017 онд ми 0 төгрөгтэй ямар ч одоо миний гар дээр тийм одоо тэр морин ур чуулгыг Үгүй байхгүй. Одоо ороод ирлээ. Тийм одоо тийм конвеншн центрийг бодлоо. Үе дээр би тэр мөрөөдөл биелдэг юм гэдгийг сугалсан байхгүй. Гэтэл яасан ч юм мэдэхгүй би бодож л явж байсан. Би энэ мөрөөдлөө 2009 оноос хойш бодож ирсэн. Гэтэл тэр маань биелээд би 2017 оны 10 сард конвеншн центрийн тэр зааланд морин ур чуулгатай 1000 хүмүүс цуулгаад уртын дууны томоохон концерт хийсэн. Хамгийн анхны уртын дууны конвеншн центрийн тогтолцоо хийсэн тийм хүмүүс байна. Энэ үеэс би нөгөө юу гэмдээ хүний тарих гэдэг зүйл мөн хүсэл мөрөөдлөө чи толгойдоо бих юм бол болдсон байна гэдэг энэ одоо мөрөөдлийн юм маань бол биелдэм байна гэдгийг ойлгосон. Тэгээд энэ ойлгосны дараагаар ингээ гоё концерт яв дараагийн CD маань гарсан. Ингээд байж итэл нөгөө ажилдаа ороод ковид гарсан. За энэ хугацаанд би ингээд нэг юм нормалны амьдралдаа өөрийнхөө яг хувийн амьдралаа зохицлох тийм цаг хугацааны үе таарсан. За энэ үед тэр нөгөө дээвэрдэх байшингаа уншаал ингээд дахин таг уншаал нэг бясалгал энэ төр хийх явцах болж байгаа профессионал бясалгалд явсан 2019 онд. За 2019 онд 10 удаагийн 10 хоногийн профессионал бясалгалд яваад тэн дээрээс дахиад нэг апдейт өөрчлөлтүүдийг авсан. Энэ дэр болохоор нөгөө яг өөрийнхөө үнэтэй тулах гэхээс илүү би яг юунд илүү их одоо тий шаналаад исэн бэ гэдэг тэр зүйл юу өөрөөр хэлбэл би 5 сартай найз залуудаа одоо хаягдсан гэх юм уу да тий миний хүүхд бишээ гэд тэр хүн намайг орхиод явсан 5 сартай жирэмсэн байхад тэр үед би авсан шархаа эдгэх тэр үе гарч ирсэн байхгүй юу. Тэгээ профессионалаас тэр шархаа эдгээгээд одоо тэр хүнд гомдохоо болоод тэгж гарч ирээд ингээ явсан чинь дараагийн ковид болсон. Ковид дээр би нэг гахалтай зүйлсэн би ковидэд өвчлөөгүй. Ковидыг яг улаан голомдонд ажиллаж исэн энэ ч хүн би яг 2 жил яг галбартай өвчтөй хүмүүстэй амжижсэн. Энэ үедээ би дандаа бясалгал хийдэг гэсэн өглөөний нэг 10 минутын тэр бясалгалыг тэгээ 108 мөргөх гэдэг юм хийжсэн. Тэгээд энэ үедээ би өвдөхгүй шүүл гэдэг зүйлийг толгойдоо ботцсон мэржлийн хүн шүү гэдэг. Тэгээ энэ болгоноос ингээ харахад хүний тарих гэдэг бол үнэхээр гайхалтай юм а гэдгийг ойлгосон юм яг тэр хугацаанд манай найзын тархиа өөрчил амьдралаа өөрчил гэдэг энэ номыг чи сонгоод уншаа. Энэ гайхалтай ном гэдэг ийм сэтэл фэйсбүүкээр орж ирсэн. Би найзтайгаа уулзаагүй фэйсбүүкээр надад орж ирсэн. Тэгээд би энэ номыг хайсан. Тэгээ зар тавьж байгаад худалдаж авсан.
Тэгээд ингээд худалдаж аваад ингээд уншаа явж ирсэн. Тэгээ энэ болгон дундаас би нэг юмыг ойлгохыг хүсэж байгаа нь юу гэхээр би хүнийг хайрладаг арга маань юу юм бэ? Би өөрийгөө хайрладаг арга маань буюу өөрийгөө яаж хайрладаг юм бэ гэдгээ би одоо хүртэл олоог байгаа байхгүй. Би бусдад аль болох сайн сайхан болгоныг туслахыг хүсдэг. Миний мэрэгжил эмч болоод уртын дуучин мэрэгжилтэй хоёр мэрэгчлэр ингээд хоёулангаан зэрэгцүүлээд ажиллаж байгаа. Хүн болгонд ингээд сайн сайхныг түгээхийг хүсдэг. Тэгээ өнөөдөр би яагаад энд ирсэн бэ гэхээр анагаах ухааны доктороо нодлон жил би хамгаалсан. Тэрнээс хойш ингээд нэг юм хийх ажилгүй болсон юм шиг юм сонин дахиад нэг апдейт хөгжих тийм хүсэл эрмэлзэл маань дотор байгаад идэг. Яг юугаа хөгжүүлэх гээд байгаа юм бэ гэдэг юм эрэл хайгуулаа хийгээд байсан. Тэгээд явж явж би өөрөө зүгээр одоогийн байдлаар бодож байгаа зүйл маань бол би энэ хүнийг хайрладаг аргаа миний энэ хайрладаг арга маань бусдад туслах гэдэг л зүйл байгаад байгаа болохоос өөрөөр яаж хайрладаг юм бэ гэдэг энэ аргаа мэдэхгүй байгаад байгаа. Ямар аргаар би хайрладаггүй гэдгийг бас ойлгох тийм шаардлагатай юм шиг санагдсан. Тийм энэ магадгүй миний дараагийн одоо ахих шатах. Тэгээд ийм нэг комфортны буюу одоо юм дээ 50 зоонд удаан байж чадахгүй ийм ингээд нэг юм хагуулаа байцах тэр нь яг яадаг надад нэг 50 одоо үгдээ за би доктор хамгаалцсан одоо нэг жоохон 50 бай тий одоо өөртөө ажиллая гэдэг энэ хугацааг л өөртөө хайгаад байгаа юм шиг санагдаж өнөөдөр энэ сургалтыг зорж ирсэн. Тэгээд хамгийн анхны одоо ингээд үр дүнгуудыг харсан хүмүүсийг харахаар их баяртай. Магадгүй өөрийгөө хайрладаг арга, бусдыг хайрладаг аргаа ойлгоцоод дараагийнхаа үе шат руу би орох байх гэж бодож байна. Тэгээд эмчлийн зорилго нь бол ямар ч гэсэн энэ сургалтанд би зорж ирээд энэ одоо 9 сард эхлэх бах те. Энэ сургалтын танхимын сургалтанд биш цахим сургалтанд нь бол хамрагдахыг хүсэж байгаа. За мөн бяцлаглынхаа хичээлүүдийг эргүүлж авч байгаа. Тэгээд энэ нөгөө нэг л ийм зүйлийг хаагаад байгаа зүйл маань одоо яг би юуг хаагаад байгаагаа бас яг энэ сургалтын дараагаар илүү тодорхой болгоод ойлгочих байх гэж бодож байна. Яг өнөөдрийн миний өөртөө оншилсан байгаа зүйл бол ерөөсөө би бусдад өгөх гээд байгаа энэ хайрын хэрний яаж өгдөг вэ гэдгийг өөрөө ойлгочихмоор байгаа юм л да. Бас өөр хэрэг хэлдэг вэ гэдгийг ойлгочих гээд байгаа. Тэрийн сургалтаас би магадгүй энийг авч чадах байх гэж бодож байна. Энэ номыг би бас одоо 2 уншиж ойлгохгүй зүйл бас зөндөө байгаа. Магадгүй тэр аргачлалын дахиад би илүү нөгөө альва зүйл чинь нэг юм тодорхой аргачлалаар явж ийж илүү хурдан, илүү дөт замаар үр дүн хүрдэг гэж ойлгодог. Шинжлэх ухааны хувьд тэр энэ үр дүн хүрэх байх гэж бодож байна. Яагаад та бүхний өмнө орж одоо бас ингэж ярихыг хүсвэ гэхээр би одоо 12 цагаас бас ажилтаа байхгүй юу. Тэгэхээр би ингээд танхимд уулзсан хүмүүстэйгээ бас яагаад танилцахыг хүссэн гэхээр хүний хөгжлийн үзэж байгаагүй. Анх удаага юм нэр хөвний сургалтын одоо юу авах гэж одоо өөрөө авч чадахгүй байгаа. Ямар насныхаа ямар хүснийхэн орж ирсэн юм гээд мэдэхгүй. Тэгэхээр бас мэдхийг хүсэж өнөөдөр энэ уулзалтанд ирсэн юм аа. Тэгээд 12 цагт би одоо ажилтаа учраас ингээд дундаас нь захимаар ороод явна. Тэгэхээр танхимынхаа хүмүүстэй бас ингээд яг ийм тодорхой ойлголттой нэг тийм ийза байхын тулд ингэж та бүхэн өмнө орж ярьлаа шүү дараа тэгээд энэ бол чөлөөт ярилцлага учраас тий бүгдээрээ илүү одоо өөрийн гэсэн ахих төвшнөөс бас дахиад явж ингээд дараагийнхаа юмыг одоо мэдэх бах. Яагаад би судалгаа гэдэг хүнийг дагсан бэ гэхээр энэ номыг олж аваад 2 удаа унших нэг аргачлал надад хэрэгтэй болсон. Яг хүн болгонд нэг ямар нэг ментор хэрэгтэй гэдэг. Тэр менторыг нь магадгүй энэ хүн өөрөө тэгээ Josh Vance багштай уулзаад чинь мэдчихин гэж ойлгосон. Тэгээд надад ингээд бас нэг менторын чиглэлийн зүйлийг сэтгэлээсээ хийх тийм хэмжээний юм уу гэж бодож баяртай. Миний хүсэж байгаа энэ зүйл магадгүй одоо нөгөө өөргөө хэр олон удаа шавхлуулж олох юм бүү хэр олон удаа баясгаж олж ирэх юм бүү мэд. Тэгтээ надад бол энэ нэг хайрын гэдэг ер нь бол миний хүү намайг аягүй сайхан хайрладаг. Өглөө хосод үнсдэг. Өглөө би намайг унтчихад миний хүү 10 настай хөхөд. Гэтэл миний хөхөд өглөө тийм ээ өндөг шараад
цай хийгээд надад тавьсан байж идэг. Энэ 10 настай хүүхдээс гарах хайр гэдэг бол үнэхээр гайхалтай мэдрэмж өгдөг. Гэхдээ би буцаагаад яаж өгдөг вэ гэдгээ мэдмээр байгаа. Энийг юм өөртөө хайрын мэдрэмж гэдэг зүйлийг хэрхэн өгч чаддаг, авч чаддгаа мэдчих юм бол дахиад нэг өөр апдейт хийх гэдэг юм. За өөр ярих хүмүүс байна. Одоо энэ чинь баг 2 цаг бичлэг хийчихвэ те. Хэдүүлээ бичлэгээ ер нь ингэсгээд энэ хүргээд өндөрлөө. Тэгээд тэрнээс хойш бол одоо бид хэд айраг уугаад бараг цаг гарan болчихлоо. Бүгд хөөргөн халаад гоё болоод айш авиран заасраа. Тэгэхээр бичлэгээ энэ хүргээд өндөрлөө. Тэгээд бид хэд энэ ч нэ одоо савлаа. Өргөжлөд нь савлаа. Онлайн дээр ярих хүн байна уу? Ярих хүн байвал ярьчтэй. Онлайнаас нэг хүн яриулаа. Тэгээд хэдүүлээ өнөөдрийнхээ бичлэгийг өндөрлөё. Инхээ гэж байна. Инхээ гэж байна. За инхээ гэж яраарай. Сайн. Хөлмөс нөгөө ажилтаа байсан болохоор сонсоол яваад байлаа. Ааха. Давсар гарангуут нь төхөр сууж аваад. Тэгсэн дээ. За энэ сайхан өдрийн мэндийг хүргье бүгдэнд нь. Тэгээд Бундаг гэж хүн баярлалаа. Холбож идэг. Байна уу? Сонсож байна. За. За би болохоор ер нь бол одоо 58 настай. Тэгээ сүүлийн үед болохоор яг амьдралын аз жаргал гэж яста яг юу юм болоо гэж бүр бодогдоод ингээд байж ядал тэрийг хайгаад тэгэл гэрээсээ гараад Солонгост ирсэн. Тэгэл энэ дээрэл бас эхлээл нэг жил ажиллаад тэдэнд өрөг цуглуулаад буцна гэж нэг тийм амар автомат хайрцаглагдсан. Хязгаарлагдмал бодлоо байжсан. Тэгээд байжсэн чинь нэг өдөр юу яа. Ер нь нэг жоохон нойргуулалт ороод хямраад тэгээд фэйсбүүкээс харж байгаа тэр эдгэрлийн дасгалжуулалт жаргаа багш гэдэг тэдний сургалтыг хараад хамгийн анх бол яг тэндээс суугаал ер нь хүн нөгөө хүүхэд насндаа ийм болог траума юм байд юм бэ. Сэтгэл зүй ийм юмнаас одоо өвддөг юм бэ, нойргууддаг юм бэ гэдэг анхны мэдгэдгүүнийг авчхаад тэгсэн мөртлөөл нэг дутуу юм шиг санагдал хайж явж байгаад суудаа өгшин подкастыг сонсоод тэгээд энэ ер нь яг миний тэгэл өөрөө мэдгүй л орцсон би тэр сургалт руу. Тэгээд тэр сургалтанд ороод бясалгал гэдэг чи юм байд юм бэ. Би бясалгалыг бол урд нь мэддэггүй. Ер нь нэг хүн нөгөө суусаар байгаа нэг өнгөрөөчдөг нэг тиймэрхүү айгүй хэцүү юм шиг сонин юм шиг юм санагддаг байсан. Тэгсэн чинь шал өөр гайхамшигтай юм байсныг бас мэдгүй байсан юм лээ. Тэгээ бясалгалыг бол би өглөө нэг орой нэг бүр байнга ингээд тогтмол хийж эхэлснээр өөртөө байгаа нөгөө сөрөг бодол юмнуудаа айгүй унгааж сурсан. Тэгээ тэр сөрөг бодол юмнууд нь унаад ирэхээр аяндаа хүн өөрөө нөгөө өөрийнхөө болохгүй байгаа юм өөрөө ямар хүн бэ гэдгийг айгүй олж харддаг юм билээ. Тэгээд одоо нэг энэ сургалтанд орохоос өмнө би нэг хятадын нэг зүүр үг байсан. Тэгээ тэр нь юу гэсэн үг байсан бэ гэсэн чинь хүнийг буруутгаал эхэлж байгаа хүн бол замынхаа дөнгөж туулах зам айгүй их байна. Өөрийгөө буруутгаж эхэлж байгаа хүнд бол замынхаа дунд явнаа. Хинч буруугүй гэдэгт итгэж эхэлсэн хүнээс дөнгөж амьдрал эхэлж байна гэсэн нэг тийм үг байсан. Тэгээд би тэрийг бичиж авчираад цаасан дээр энэ ямар утгатай үг юм болоо гэж гайхаад ойлгохгүй байсан. Тэгээ сургалтанд суугаал дуусаал тэгэл өнөө өглөө нөгөө үгээ гинт гараад ийм утгатай үг байсан биш те. Ер нь бол би дандаа ингээд өөрийнхөө одоо энэ амьдралдаа дандаа тэр буруутай энэ буруутай манай нөхөр буруутай хөргөм
маань буруу, хүүхэд маань буруу гэж өөртөө харамсалт хийгээл нэг тийм хүн байдаг байсан юм билээ. Тэгээд тэрийг олж хараад одоо миний энэ өнгөрсөн амьдралд бол хинч буруугүй юм байна гэдгийг мэдэж эхэлсэн. Тэгээд ер нь бясалгал бол гайхамшигтай юм билээ. Тэгээд алхам тутамд хүнийг өөрийн ингээд ухаарлыг дон гэж өдөр болгон өгөөл яваад идэг алхам тутамд нөгөө учирч байгаа болж байгаа үйл явдал бүхэнд нь ингээд тааруулаад, цохруулаад, уулзруулаад, учруулад мэдрүүлээд тэгээ явдаг юм билээ. Тэр нь айгүй гайхамшигтай. Тэгээ одоо би энэ сургалтанд зууснараа би бол өшөө цаашаа төгжих хэрэгтэй юм байна. Би 58 нас хүрээд тэтгэвртэй гарсан гэдэг юугаар удирцсан байсан байлнаа. Тэгээд өшөө би цаашаа өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Зүгээр би нэг одоо энд би 1 жил ажиллаад тэдэн төгрөг цуглуулад явах нь одоо хамгийн чухал биш. Амиа бодож байшин сав мөрөөдөх бодоод бичгэн юм байна гэдгийг ойлгож мэдээд тусын тулд юу хийх вэ, яах вэ гэдэг зорилгоо тодорхойлоод олж авсан. Тэгээ одоо тэр зорилгынхаа төлөө өшөө цааш хөгжиж суралцах гад байж байгаа ийм эмэгтэй байна. За инхэгчтэй баярлалаа. Манай инхэгч бас маш идэвхтэй онлайнаар бол маш идэвхтэй суралцагчтай маань нэг. Тэгээд ойрын үеийн зорилгоо өөрчлөө. Тим юмтай бол, иймтэй болъё гэдгээ болоод бусдад түгээх гэж яг ингээд зорилго тавиад бас өөрөө сургалтын сууж байгааг илүү юу гэлээ таа чин те. Тэгэхээр инхэгчтэйхэн цаашдын амьдралд үнэхээр их аз жаргал хүсье. Ааш авираа маш хөөрчсөн. Манай инхэгчд хүмүүс зүгээр л мөнгө өгөөд идэг болсон ярьсан. Тэгээд бүр ийм өөрчлөлт хүртэл гарсан те. Тэгэхээр энэ болгоныг ингээд бидэнтэй бас сайхан хуваалцсан. За тэгээ бүхэл бүтэн 2 цагийн турш төвчээртэйгээр те онлайнда байж хүмүүсийн яриаг сонсож хамтдаа уйлж инээж ингэж жаргалтай цаг мөчүүдийг өнгөрөөсөн бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд хүмүүс хан сэтгэлийг нэг уншаад тэгээд өнөөдрийнхөө ярьцлагыг дуусгая. Гоё байна. Маш гоё урам авч яана гэж байна. За Гоё байна гэж байна. Инхэгчтэй баярлалаа. Ямар гоё зориг вэ гэж байна. Анука те Бадам цэцэг маш гоё хидлэг сайхан үг дутаад байна. Туршлага ололт амжилттай хуваалцж байгаа бүх хүнд маш их баярлалаа. Олон хүн амар амгаланд хүрэх болтугай гэж. Хүүжээ маш их баярлалаа. Ухаар дурмыг авчаараа гэж байна. За бүгдэнд нь баярлалаа. Тэгээд эцсийн одоо хэлэх үг маань бол ажиллаа хийгээрэй буюу. Бясалгалаа сайн хийгээрэй. Тэгээд бясалгалаа хийгээ явж байхдаа угаасаа л үр дүнд хүрэх нь ойлгомжтой. Тэгээд энд ингээд туршлага ярьж байгаа бүх хүмүүс бол ингээд маш их хичээж зүтгэж бясалгалаа хийсэн хүмүүс байгаа шүү. Гэт ингэж л чадах юм бол та хэд бас бүгдөө үр дүнд хүрнэ л гэж хэлмээр байна. Та хэдийгээ харсан гоё байна. Манай энжи бичээд ах шиг байна да. Энжи маань сургалтуудаа ирэхгүй маа гэдэг биш арга хэмжээнд ирж үзэгдэж харагдаарай. Та хэдийгээ харсан гоё байна. Бүх хүнээс л ухаарлаа. Гоё сургалтанд сууж байгаа та хэдтэй амжилт хүсье гэж байна. За ундрах ихч бясалгалаа тогтмол хийгээрэй мэдрэмж аваад байгаа гэж. За. Руна манд баярлалаа багштай болон бүх сурагчдад амжилт хүсье гэж. За тэгээ өнөөдөр танхимд ирсэн бүх хүмүүстээ баярлалаа. Бас онлайнаар холбогдсон бүгдэнд нь баярлалаа. Тэгээд та эдээрээ л одоо бахархаж та эдээгээ л харж жаргах юм да би гэдэг үнчтэй. Би бас энэ эргэн тойрныхоо хүмүүстэй найз нөхөрлж байгаа тийм. Ингэж л жаргаж байна да. За тэгээ баяртай амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Бай. За баярлалаа. баяртай. Баярлалаа.